Сайн байцгаана үзэгчтэй та бүхэнд орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ үлрэлийн 32 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн 7 хоногт бид аврагуудын лигийн шүгээн 16-гийн шатны хариу тоглолтуудыг мөн Европа лиг конференц лигийн мөн шатны хариу тоглолтуудыг шууд дамжуулалт үзүүлсэн. Амралтын өдөр Англи Премьер лиг, Германы Бундслиг гэдэг ерөн шууд дамжуулалт маш ихтэй 7 хоног байсан. Ингээд эдгээр тоглолтуудын талаар ярилцахаар бид дөрвөлээ цугласан. Бүгд орой мэндийг хүргье. За өөртөө за ингээд өнөөдрийн дугаартай хамт үзэгч та бүхэн тэгээд дуусгаж байгаа. Ажлын өндөр амжилт хүсье. За 32 дахь дугаар. Одоо ерөөсөө нэг 10 гаруйхан дугаар л үлдлээ. Улиралч ер нь бол нохоон дуу ойрцсоор байна. 43 байдаг лөө. 43 энэ жил баг 42 байсан баха. Нэг 7 хоног нь бас арай 10 дугаар л байна да тий. Аврагуудын лиг. За хэдүүлээ аврагуудын лигээс яриагаа эхлүүлнэ. За энэ дундаа түрүү 7 хоногт ярьсан багуудаа дахиж ярих нь бол зүгээр зарим нэг багийг бол орхичлоо. Аврагуудын лигт байж байгаагүй амар олон жилийн дараа гарсан комбэкийг хэдүүлээ ярихгүй бол алдс болох үзье. Спортинг Бодо Глимт. За дөрвөл бол ер нь Бодо гарчлаа л гэжсэн тий. Юу би нэг өөр нэрсэн байсан. спортинг хэрэгэл ирэн шүү гэж. Магадгүй үжс тий. Юу хийж ярьсан бодлоо яриад. Би тэгж. Тэгээ би яг нэцаа гөө Бодо Глимт гэсэн нөгөө сэтгэл зүйч яриад гэсэн чинь. Тэр чи цэргийн сэтгэл зүйч нь юу болчих вэ? Энэ дээр одоо харин яас юм аа. Цэргийн сэтгэл зүйч цэргийн баяр таарсан. Ястаа. Яг тийм. 18-нд таарсан тий. Яг 18. Сэтгэл зүйч нь баяр тэмдэглэл алуулсан юм байна л да. Цаа салгаад алгуулсан. Юу сарал шинэлээ. За тэгээд Колумб Луис Суарес гой тоглосон. Яг нөгөө ягаад спортинг эргэж ирэх магадaltaй вэ гэж ярьсан. Эдний нөгөө сэтгэл зүгэл бид нар ярьсан шүү дээ. Спортинг угаасаа тамирчсан тим дайчин. Өмнөд Америк тамирчид ихтэй. Тий. Талбай дээр тоглоно. Тий, эсвэргээрээ бид нар за Ситид бол яг тийм гал цог алга байна л гэж ярьж байсан тий. Сити уг нь бол том баг юу хамаагүй том баг. Гэтэ спортинг бол илүү эргэж ирэх боломжтой гэж ярьж байсан. Тэгээ манай нөгөө Тринкау, Луис Суарес энэ ч бас айгүй. Яг бид эдийн зүүнний хамгаалагч чинь 10 хоо тий. Тий. Таамагч байх. Бид эдийн ярианы дагуу тий. Спортинг яг эргээд ирсэн л тий. Одоо энэ үстэй. Тий, өстой гоё тоглогч байлаа шүү дээ зүүнний хамгаалагч. Довтлогоо айгүй гоё дэмждэг. Спортинг тэгээд нэг юм шууд энэ рүү солгоод өгчдөг тий. Би уг нь цаашаа. Ер нь бол хүн даах. Нөгөө рүү зөхөн. Тий. 99 цохилтоос биш ээ 100 цохилтоос 99 нь бол нөгөө рүү л яваа. Шаал нөгөө тийш энэ бол яг за лакиг олгож байгаа юм тий. За ингээд бүр эцсийн хаалганда гол авчихгүй 5 гол авчиж. Тэгээ адилхан яг 3 дэг болгоод Цаг сунгаад. Би спортингд айгүй гой залуучууд ер нь байлээ. Одоо Йокреси чинь хідээр зарлаа. 80-90-ээр зарсан юм шүү дээ. Тийм нэлээд үнэтэй авчихсан шүү. Тэгээд Луис Суареси чинь бүр секунда лигээс Альмеригаас авч байгаа байхгүй юу? 10 билүү 20 билүү. Нэлээд гайгүй нэр аваад тэгэл яг өнгөрсөн үлрэлийнх нь багийн амжилтыг харьцуулах юм бол энэ өдрөл баг илүү хашгүй шүү дээ. Луис Суарес энэ өдрөл аврагуудын 30 гол. Бүх тэмцээнд бол 30 гарсан байхгүй шүү дээ. Аврагуудын лиг 5. Йокрес 6-г хийжсэн юм байна. Арахогийн гол болохоор 91 дэх минут нэмэлт цаг эхлээд 91-20 гэдэг юу. Аврагуудын лигийн түүхэд нэмэлт цаг эхлснээс хойш хамгийн хурдан голыг оруулсан. Ер нь бол нэмэлт цаг эхлээд эсрэг маш эвгүй байдалд эрт оруулсан тохиолдол боллоо. Нөгөө талаас спортинг аврагуудын лигийн түүхэнд өөрсдөө клубын түүхэнд анх удаага шүгээн 8 шалгарч байгаа нь би гайхаад харсан. Гарч байгаагүй лөө. Нэрээ тийм юм байна. Ер нь Порто Бенфикал гарч байсан. Порто Бенфикал 2 юм. Спортинг ер нь 16-аас л малтарчаад байдаг тий. 16-аас. Тэсгээс бол ер нь заавал гардаг шүү дээ. Тий. Тэгээ 16-ад л том багтай таарч. Мексикийн шиг. Чинь одоо Байернтай таарчгаа тэгэл ялчгүй тий. Яг угаасаа хоёроор баг нөгөө нэг ам авж байгаа юм шиг л юм болдог шүү дээ. Тэгээд эдгээр чинь өөрхий Байернтай бас нэлээ үздэгin өөрхий 6-3 мурваар гэж байж бодоод тий. Гаруул дандаа хэсгээс 2-оор л гарч ирсэн л та тий. Тэгэл том багтаа дараалгас гэжтэй. Сүүлд Бенфика 23-2-2-оор тий дэгдэг байхгүй. Заавал гол хийн эдгээр чинь. За тэгээд энэ тоглолтын дээр спортын 38 удаа хаалгаруу зогсон. Энэ бол Португалийн клубын рекорд болсон. 3 голын зөрүүг иргэн барьсан түүх бол спортингийн
өөрсдийнх нь түүхэнд бол байд юм байна. 1964 онд 3 голын зөрүүг Манчестер Юнайтед эсрэг бариад өөрсдөө дараагийн шатанд шалгарч ийсэн. Тэр нь болохоор бас Европын цомын дуу. 64 оны луу жил. Тэгээд 64 оны. ECB чинь аль багт нээсэн? Бенфика. За, аваргуудын лигт бол энэ бол тийм олон тохиолдолд байдаг зүйл бол биш. Буюу 92 оноос хойш бол тийм олон байгаагүй. 5хан учраа. Сая бол 5 дахь нь. Хэдүүлээ 3 голоос иргэн барьсан учраануудыг хамтдаа түүхийг иргэн сөхцгөөе. 2003-аас 2004 оны үеэрл Deportivo La Coruña AC Milan-д 4-1 харьцаатай хожигдоод хариу тоглолтод 4-1 харьцаатай хожиж дараагийн шатнд тэр чинь шүгийн 8 үлддэг баха. AC Milan ноцсон юм уу тий? Тий. Агуу. Deportivo ноцсон. Тий, энэ үеийн Deportivo ч бас сайн байсан. Deportivo La Corona шүү дээ. Тий. Нөгөө За. Deportivo нь биш. Тэгээд энэ түүх ерөөсөд автагдахгүй явсараад 16-аас 17 онд Энийг бол санаж байна тий. 4-1-гээр хожоод хариу тоглолт 6. Энийг санаж байгаа тэр дараагийн 2 удирлыг бол санахгүй байх ш. Тэгээд дараа удирдал нь Барселона 4-1-гээр Ромаг хожоод хариуд нь 3-1-гээр хожигдсон. Энийг санаж байна. Энэ хоёрыг За 18-аас Барселона 3-1-гээр хожоод Ливерпул 4-1-гээр хожсон. Энийг бас сайн санаж байна. Манай Тэмүүлэн санахгүй байх нард Барселонагийн фэнүүд. За тэгээд энэ жилийн спортинг ер нь хариу тоглолтыг талбай дээр хийсэн 5 тохиолдол энэ тавла хариу тоглолтыг талбай дээр хийгээд камбэк буюу эргэж барьсан ийм учраанууд. Ер нь 3-ыг талбай дээрээ л барих бах уу. Тийм тий. Айлент бад очоод барьцдаг тохиолдол одоо Баерн нь л юу хийхээс. Ер нь хэцүү хөө. За ийм юм болжээ. Ингээд 3 голоос иргэн барьсан аврагуудын лигийн 5 дахь тохиолдлыг бид хамтдаа харлаа. За Манчестер Сити, Реал Мадрид Бас 3 голын зөрүүтэй. 3 гол. Даалгавар бол адилхан байсан. Гэтэ түүхэнд 5хан байт юм бол угаасаа хэцүү л дээ. Тэгээд Реал Мадрид эсрэг гээд. Тийм. Тэр Real эсрэг comeback хийдэг ч хэцүү л дээ тий. Вини. За энэ дээр солгоолийн хэлт явсан. Тэг харахгүй томруулсан уу? Амруулсан. Яалч гот юм. Тэгээд яг удаашаасан бичлэгээс харахад харагдсан тий. Тэгээд эхлээд бол анзаарагдаагүй шүү дээ. Тий одоо энэ Урдтай болохоор чаа. Ой нэлхоо гараад ирлээ. Тэсээ чи Донорума тэрж аваад тэрж иврээд өргөө болсон би нарт. Pep бол яг тоглолтын дараа нааша юу штэ, рефлекс штэ. Гэтэ энэ яг орох байсан уу? орохгүй л тий. Хаалгаар орохоор байсан. Шон оноод дахиад яг түрүүний шон оноод гарсан шүү дээ. Тэр шиг гараа авчгаар л юм гэж харсан. Яг тэгээд зогсох тоогоо хөдлөхгүйгээр зогсож чадах юм уу та хэд? Үгүй гол нь харин санаатай юу? Байгаа шүү дээ. Чаддгүй юм бэлээ. Чадахгүй шүү дээ. Чаддгүй юм бэлээ. Тий. Хэцүү тий. Яалчгүй явуулт юм. Явуулна шүү дээ. Яг хажуу гооч гарах гэдэг. Тий. Тэгэхээр хүн тоогоо явуулна шүү дээ ялч. Би бас нэг тоглож байгаа суугаа хийсэн. Орж явсан. Яалчгүй гараар аач тийм үлээ. Тий. Хэцүү байхгүй. За ингээ улаан утас аваад торгуулийн цогт талдаа хэрний тоглолт хэрэгжсэн дээ. Эргэцсэн. Өөр нь эхлээд бас Сити хэдэд айлтад автчихсан юм Юу ба. бол тий эргэж ирэх гэж айгүй тийм бодож гарч ирсэн байсан. Айлтад автчихсан. Хааланд маань ойрын үед харагдаагүй гол онд оруулсан. 57 дахь гол аврал. Доггүй гэхдээ бас ингээд барьж хамгаалахд хэцүү байл шүү. Тийм. Айгүй Дахин уучраас Энэ ингээд одоо муухай хийхэд бол Дэлхийн аваргаар гарах уу? тийм билээ тий. Зүүн тал. Гарахгүй юу? Тий. гарах уу? Бэлгдээ шууд гарахгүй бах уу? Шууд Дэлхийн гарахгүй гарах. бах. Сэлгээгээр л Хин гарах юм. Өөр хүн баа мó? байгаа. Бэлэг чинь тросоор манасаар байгаа шүү дээ. Ер нь доггүй гараа Доггүй шууд ийм үнийг гараанд гаргахаар ийм хүн чинь сэлгээгээр орж ирж уур амьсгалыг өөрчилөх хэрэгтэй байна. Энэ бол гарч болов гэж бодож шээ. За Мбаппе сэлгээр орж тий. Тий. нэг байж Гэтэ сая Мбаппе дээр 11 мөн үү баг? Ер нь бол байдаг. Би бол мөн л гэж харсан. Тэгээ тэгвэл зуурсан гэж үзээд улаан утас өгөөд эсвэл байл. Бүр балах гэдэг тийм. За манай Вини маань За энэ дээр бол энэний өмнө ч нэг ваар үзээд тооцоолдгоо маа. Тэгээ яг ерөөсөө л минутын дараа. Вини бол баяр маярыг даруухан тэмдэглэж сураагүй. Донорума очиод бас юм хэлээ л. Ядж явах нөгөө өнгөрсөн жил нөгөө балондор аавна гээд Родри. тэгээд Ситигийн фанатууд чинь нөгөө Родригийн юм туун зурагтай Өвсөс хамтлагийн Stop Crying Your Heart Out гэдэг тийм бичигцээ ингээд тэр нь бүр ингээд Винид үлдсэн байгаа хгүй тий. За дахиж тааруул би өстой. Вини тэрийг санаж байгаа юу? Хөөе, сая ихнийг болоо хийчихэд ойлж Харин байгаа. тэрийгээ бүр хариу ингэж Тий. Ситигийн фанатууд Тэгвэл бодлоготой байна. Бодлоготой Гол юм бодлоготой. баяр
Энийг ерөөсөй боддгоо гэж бодоод байгаа. Өөрөөсөө үйл гэсэн дур тий. Тэгвэл тэр нөгөө өөрийнхөө талбай дээр пенальт алдсан нь бас амар том цогт болсон юм шүү. Ер нь бол тийм. Тийм бах. Тэгээ бас нэг Бернабеуд нэг Ситигийн хэдэн фанатууд очсон байлгүй дээ. Тэд нар мэдэр чи бас юм хэлсэн л бах та тий. Пенальт алдангуут. Гэтэ Испанийн багууд ер нь тэгдэг те. Одоо Англи жишээ нь хаалганы нэг тал ингээд ингэж явангуудаа нэг тал нь бол мэдээж эзэн баг юм байна. Нөгөө тал нь эзэн баг. Нилийн дээгүүр гай. Тал нь энтэй байдаг шүү дээ. Яг нэгдүгээрээ бүр ингээд тулаад Испанч бүр тэр дээр сонсож гин үү гэж Таач идэх шиг. Одоо Барса Реалын талбай дээр зочилж байгаа тэр фанатууд бол ер нь Дандаа бэлтаач тэр. талбайтай ойрхон сууна гэж л байхгүй. Одоо түүхэнд өстөл нөгөө бэлтаач Тэр шиг. Европа лиг дээр Франкфуртын фанатууд яагаад тэр ойрхон Тэр чинь бүр ингэ шагналцсан юм чинь. Барсагийнх нь Тийм шүү дээ. өөрсдөө Өөрөөсөө мөнгөөр шаа. чинь 30 мянган хүн үзэж байгаа юм чинь. Тэгээд бүр тэр чинь бол ерөөсөө баг Германд байгаа юм шиг юм байна. Харин тэгсэн. Тэгээ бүр гайх өөрсдөө гайхсан гэдэг. Танаа шагчлал их асуудал байна шүү. Тэрнээс хойш чинь билетийн борлуулалтын дээр. Элдис өөрөө дунд нь шагналцсан юм жишээ. самбалаас орчлаа яваад байгаа шүү дээ. тэр чи харин Испани бүр айлч баг энэ те. Одоо энэ Валенсиагийн Стая энэ чинь Стая чи ядчих амар юм өксүр. Тэгээ бүр тэр байж Тэгээ халуун цустай гарууд болохоор бас зүгээр суудах юм шиг байна тий. Ойртолчихлохгүй. Эйгүй юу. За ингээ 2-1 харьцаатай хожиж нийлбэр дүн 5-1-ээр хожин дараагийн шатнд шалгарсан 5 дахь удаа хэд дахь удаа. Тий 5 дахь удаага Реал Мадрид Манчестер Ситиг аврагуудын лигээс мулталж хожлоо. Сити бас нэг нь бол одоо үнэхээр авцгүй те тэр нэг те. Тэр Реал дөрүүлдэг жил үстэй те. 21 22 хаа тий. Хожиж явж байгаа те. Тий Родриго 2 хийдэг. Родриго гайхалтай. 6 таараад 5-д нь Реал хасчих байгаа юм шүү дээ тий. Нэг хасагдсан тэр ковидтэй жил. 21 он. Бараан хоошо 2 хойдомор хойлон алдсан. Тийм. Тэгээд Ситигийн төрүүлдэг жил шүү дээ. Тийм ээ. Дөрөв тэгдүүлдэг. За Пеп Гвардиола аврагуудын лигт хасагдах шатнд 2 тоглолтод хоёуланд нь хожигдсон тохиолдол 4 гарлаа. Саяны эхлээд 3-ыг дараа нь 2-1 харьцаатай Реал Мадрид хожигдсон. 4 тохиолдлын 3 нь Реал Мадридийнх, 1 нь Ливерпулийнх байдаг. 18 онд Ливерпул 3-1-ээр хожигдоод 2-1-ээр хожигдоод тэр жил Ливерпул финал хүрсэн. Барса Байернд бол байхгүй. Ийм байдаг. Дөрүлээ Сити тийм ээ тий. За тэгээд ингээд за босд нь чаах бай. Ингэснээр хасагдах шатанд энэ бол нэг харагдаад байдаггүй тоо юм байна. Энийг гэхдээ харуулах нь зөв. Лионел Месси бүр тасархаа байдаг. Энэ дээр хасагдах шатанд Европын бус тамирчдаас оруулсан гоолороо Лионел Месси 49 байдаг. Зөвхөн хасагдах шат шүү. Роналдо хийдэг. Европын бус гэхээр Роналдо арай илүү хаа. 50 хэд вэ нүү 60 марч гэж магадгүй шүү. Тийм. Цаадах хасагдах шатанд бол сайн шүү тий. Садио Мане 15 байсан. Сая Вини 2-ыг хийгээд дээр нь гараад 16-таа болсон юм байна. Жижиг Дрогба 14-тэй байдаг юм байна. Дандаа аврагуудын лигийн аврагууд байна да. Аврагууд. Манай авраг, Дрогба авраг нөөх нь юм байла. Вини авраг, Вини авраг, Месси авраг. Тэгээ Винисиусийн аврагууд байна. сүүлийн хэдэн жил ер нь 5 үйлрэл хэсгийн шитгэс илүү хасагдах шатанд айгуу сайн тоглоод байгаа. Тий. Винисиус Сайн гол болгонд л одоо гол оруулдаг юм ахэд голын амжилт ч юм уу. Үгүй ер нь Винисиус тэр нэг жил Ливерпултэй таардаг жил нөгөө манай нөгөө Кариусын алддаг тэр нэг өдрөөс хойш л Винисиус гэдэг хүн чинь гараад ирсэн шүү дээ дэлхий дээр тий. Роналдо. Тэрнээс өмнө бол айгүй таруу дуу алддаг барьдаг тий. Орон гарan тийм л байсан. Тэгээ бас гинт чинь айгүй шилэн байсан. Тэрнээс хойш л Винисиус ч одоо нэг Баллон д'Орт яригдаад шүү дээ. Дэлхийн нэг номергүй юу л гэдэг шүү дээ. Нодлоо 2 номерт орчоос тий. Тэгээ бас дасгалжуулагч солигдоод Вини их сайн байна. Дажгүй тоглоод байгаа. Ер нь Винисиус бол гайхалтай бол өмгч юм. Үнэхээр өндөр ур чадвартай супер стар. Зүгээр яг хүмүүсийн яриагаар нэг жижиг сажиг нэг тий. Зан ааш мааш нэ тэр гэдэг юм байдаг болохоос Төлөвшөөгүй хүүхчиг замтай. Ер нь гэхдээ хүн ер нь ямар ааштай байх нь ямар хамаатай тий уг нь бол. За би жоохон за яах. Том ах нэрээ 67 гэдэг юм шүү. 67 гол. Тийм баха. Тэгээд ард нь Месси орд. 67 49 гэдэг ч юм бас нэлийн зөрүүтэй ууз. 67 гэдэг чинь. За харин энэ болохоор зүгээр би энэ бол дахиад ойрын хэдэн жилдээ гарч ирэхгүй болов гэж бодсон. Энэ хасагдах шатанд хідэн гоолынхоо хэдэн хувийг хасагдах шатанд оруулсан бэ гэдэг чагсаалт байд юм байна. Тэгсэн чинь ёстой санаанд оронгүй энэ дэр гүлдээ.
Kevin De Bruyne. Одоо нийт замналтах гол нь уу? Тий. Замналдаа Kevin De Bruyne аврагуудын лигт 16 голтой. Үүнийхээ 13-ыг хасагсах шатанд. оруулсан буюу 81.3% байдаг. Марко Асенсио асгалчтанд бас их сайн байна. 11 голтой. Бернардо Силва 12-ыг хийсэн байт юм байна. 17-гоос. Ивица Олич Хорват давтлагч 7-г хийсэн байдаг юм байна. Фрэнк Лампард 23-аас 15-ыг асгалчтанд хийсэн. Байдаг юм байна гэж юу? Лампард бол бас олон гол болсон байна. Лампард ер нь шигшээгийн гоолуудыг ч гэсэн санахаар бас одоо тэр Евро байна. Португал Шийд нэг олон гол байхгүй шүү дээ. Гуас яг ер нь хасагдах шатанд бас чухал гол чийдэл юм байна. Чухал үед гол. Тийм гүг ерөөсөө гэж бодоод байхгүй. Тийм энэ Лампард Дрогба тийм ер нь олон гол оруулдгүй шүү дээ. Амт тус үед. Яг нэг юм хүний санаанд ингээд мөнхөд үлдчихдэг тэр тоглолтод голтсон байдаг хөх танд. Тий. Тэгээ тэрэн дандаа нэг чухал тоглолтууд байдаг болохоор бид нэр мартахгүй байгаа тийм. Тийм. Тэрнээс тийм олон голтой хүмүүс биш. Тэрнээс одоо хэсгийн гоолуудыг бол бараг санахгүй. Тэгээ Лампард ч Премьер Лигт бол айх тэр голтой хүмүүс. Гэхдээ ангаар олон жилд шүү дээ өөр. Тийм гол юм. Хүртэлтээ улирлын аюу олон жил тоглосон. За хэд хэдэн зүгээр яг хоо энэ саяны шаттай холбоотой ингээд саяны шат явсны дараачаар ингээд ийм сонь юмнууд би олсон. Тэгээд тэрийгэл ингээд харуулад байна. Тэрнээс тоглолтын үр дүнгууд бол угаасаа тодорхой. Ингээд хин шалгараад хин хожоод гарсан бэ гэд. Челси 3-1-ээр Парис Сен-Жермэнд хожигдсон. Ингээд нийлбэр дүн 8-2 хацаатай өндөрлсөн. Ингэсэн чинь ийм гарч байгаа юм. За энэ нь болохоор би Парис Сен-Жермэнтэй холбож гаргасан. Энэ бол Qatar Sports Investment гэдэг компани буюу Насер Ал Халайфи гэдэг энэ хүн Парис Сен-Жермэний эзэн болсноос хоошо хугацаанд буюу 11 оны 6 сарын 30-нд энэ багийн эзэн нь болж исэн. Тэр өдрөөс хойш шүгний 8 чалгарсан тоогоороо Парис Сен-Жермэн эхний 4 рүү ороод ирж байгаа юм байна. 11 оноос хойш ихэрч Байерн Мюнхен чи бараг жил болгоо шүү. Тийм байгаа. Орд юм шүү дээ. 8 руу юу? Реал ч байгаагүй тийм. Тийм. Барса ч бас 13. Барса яг нэг дунд нь 2 Европаар унссан. Парис Сен-Жермэн чинь эхний хэдэн жил ер нь тэгэл нэг 8 талтарчаад байсан юм да. 8-аас авахгүй. Ковидын үед нөгөө Байернтай финалддаг л анхны финал. ер нь энэ саяны Челситэйгээ их таард мултарч ирсэн шүү бас. Тий. Тэгээ Барса бас нэг ганц хоёроос улсан. Одоо нөгөө тэр бариулдаг чинь байгаа шүү. Тэр чинь шүгний 8 билүү? Тэр 16-ыг санаад шүү. Тэр 16. Тэгээ шүгний 8. Тий 16 тэр 16. За ингээ ямар ч байсан Парис Сен-Жермэн бол ер нь Европын том гигант баг болж яваа гэдгийг бол бид мэдээж түрүүг авсныг бол ойлгомжтой. Тэгээд нэмээд яг ийм тогтвортой амжилт бол үзүүлж яваа багуудын нэг нь болжээ гэдгийг харуулах гэж байна. Италийн багууд л байдаг байлаа шүү дээ. Одоо 20 жилийн өмнө үзүүлээ. Италийн багууд тийм сүүлийн 10 жилд ингээд шүгний 8 аврагуудын лигийн шүгний 8 руу одоо хамгийн олон орсон багууд гэвэл ингээд Juventus, AC Milan ингээд явах байлаа шүү дээ 20 жилийн өмнө. Одоо тэгтэл Италиас сурагч байхгүй байна. За ийм байна. За Шорошо болон голтой манай одоо 90 маань тайлбарлсан Камп Ноу зингэлт хүрээлэн Барселона Ньюкасл. Тэгээд одгийн бас яг ингээ байж байгаа хүний яг оюун санаанд үлдсэн том тоглолт тайлбарч байна. За Барса одоо довтлончиг алтанчиг гэдгийг харуулсан да. Эхний 45 минут чинь нэлээд савлгаатай байсан шүү. Яалчгүй нэг классын зүрх байна тий. Бага. Бүр амар Тийм тогтоол. Жишээ нь одоо энэ Ньюкасл заяа яг моментн дээр бөмбөг зөв тогтоож чадахгүй хүмүүс байгаа шүү дээ. Тий. Байгаа шүү. Барсад ер нь тийм хүн байхгүй хаа баг. Бүгдээрээ ер нь бол өндөр зэрэглэлийн баг. За энд нэг Иланга. Энэ Иланга бол нэг алхам мөнгө хосорчиж байгаа. Тэгсэн юм бас хоосон шахаа алхам голдсон. Энэ их гоё үйлдвэр явсан. Яг хоёрын үрэлт дээр одоо тоглоод дуусах. Тэгээ түгээ хамгаалагч дамжаад. За тэгээ дахиад нөгөө хамгаалтын асуудал. Энд чинь нөгөө хинэ Ямалын оргшаа гэдэг юм уу гэсэн тийм. Тэр 16-гийн гадаа хойш хөвч байгаа. Алтцсан л та. Тэгээ тэр нь ингээд товтлогоо олж орж ирээд Хари Барнс ер нь гоё формтой. Тэгээ энэ 21-р зуун гарснаас хойш юу гинэ? Аврагуудын лиг хасагдах шин Камп Ноуд 2 буюу түүнээс олон гол хийсэн ерөөс Эмбаппегээс өөр тоглогч байгаагүй юм байна. Иланга болж байгаа. Тэгээ Иланга 2 дахь тоглогч болсон. За энэ гол ер нь эргэлтийн зүг болсон шүү. Яагаад гэх юм бол Ньюкаслын дасгалжуулагч Эди Хавч гэсэн хэлсэн байлээ. Энэ гол ер нь бол манай сэтгэл зүг бол бүр нэлээд доош нангасан. 2-2-ын харьцаатай магадгүй хуцаалх хөрөөр орсон бол бид нар бол бас 2 дугаар үед тэгээ бас нэг адилхан үзэх тийм сэтгэл зүй байсан гэж л. Тэгээ 3-2 болсон учраас
Хоёрдугаар үеийнхлээд богино хугацааны дотор гоолууд орсон шүү дээ. Ер нь тэгээд нөгөө Кампаноуд хийсэн тоглолтод бишээ. Нөгөө Сент Джеймс Паркт болсон тоглолтын дээр ч гэсэн тэр сүүлийн гол илүү их болчихсон шүү дээ. Тий. Тэр бол ерөөсөө Ньюкаслыг аягүй хэцүү болгосон. За тэгээд хоёрдугаар үеийн 4 голч ерөөсөө нэг 15 минутын дотор бараг орцсон бас 50-аас эхлэв. 20 минутанд л 4 гол хийсэн шүү дээ. Зян дээр дахиад Левандовски. Эхний хагас бол үнэхээр хэцүү байсан. Үзэхэд гоё сонирхолтой ч гэсэн. Барсагийн хамгаалалт бол бас чанга байл. Тий, хамгаалтаас гадна Барса эхний 45 минутанд нэг тийм гүүхгүй л харагдаад л та ингээд түүн шугамнаас урагшаа бөмбөг явах гэхээр тоглооны тоглогчдод нь ерөөсөө суларч өгөхгүй. Завсарлагаанаар нэлээ ярилцж гарч ирсэн юм шиг байгаа юм. За Барсагийн хоёр фэнд Барселона яахын энэ жил тэгээд ер нь аврагуудын лигд одоо Арсенал гэдэг тэр том акулыг авах юм бол авахгүй бат шүү дээ. Йоо Ньюкаслтай тоглосон ихний 45 минут хүйс гараад ирээс үдч чадсангүй гэдэг байгаа хүн маань Арсенал дээр батцдаг гэж. Few moments later. За тэрийг бас юу вэ? Ямар ч Арсенал Барса хоёр тааратгыг тий. Эхлээд тий. Эхлээд даваанууд даваа. Тэр үед нь л бас яри да. Яриач зөрөөд нэ. Шүү дээ. Одоо тэгж хэлэх бол хэцүү шүү дээ. Ньюкасл дээр ерөөс ихний үе хөлс гараад ирсэн. Энэ удирдлагын Ньюкасл ингээд аврагуудын лиг аялал бол энэ хүрээд өндөрсөн. Агуудаа асагдчихсан төлсөн шүү дээ. Тий. Ньюкаслын энэ удирдлагын аврагуудын лигт оруулсан нийт гоолын 2%-ийг Антони гэдэг нэртэй хүн оруулсан гинэ. Антони Гордон буюу Антони Гордон, Антони Эланга гэсэн улсууд бол гол орууллаа. Левандовски рекорд ивцээ. Тэр нь ямар рекорд вэ гэхээр аврагуудын лигт дубль хийсэн Филиппо Инзагигийн рекорд байгаа. За тэрийг ивцсэн. Түүнээс нь гадна аврагуудын лигт нийтдээ 41 өөр багийн хаалганд гол оруулсан рекордыг тогтоолоо. Лионел Месси 40 өөр багийн хаалганд гол хийсэн байсан юм байна. Лева сая 41 дахийнхээ хаалганд гол оруулж нэгэн өвөрмөц амжилтыг тогтоожээ. Яг аврагуудын лигийн нөгөө ордог багуудын тоо ихссэн цаг үед байлаа л да Левандовски. Тийм зураатай. Энэ угаасаа нөгөө 92 оноос хойш яг аврагуудын лигийн хаслагч шатанд хамгийн олон үлдсэн багууд нь Барсаар ялл юм байл л дээ. Тийм баг За тийм. тэгээ Баерн бас араас нь явж байгаа. Тэгээд тоглолт нь олон болохоор юм тэгээд. Тэгээд яг дээр үчмэл цөөхөө хэдэн багтаа тоглоод финал хүрчдэг л байлаа шүү. Тий 16 багтаа байсан. Ийм олон орны баг магтаа таарахгүй тий. Одоо ч бол бүр Казахстанд ирсэн ч тоглож явах шиг тий. 90-д онд ч юм бол нөгөө дахиж хэсэгт ордог гэсэн шүү дээ тий. Нэг 2000-ад оны ихээр нэг Спартак ч юм уу Локомотив энэ аврагуудын лигт орж ирэхээр тэр талбай, зөвлөг мүлэг нь бүр нэг аимшиг юм байдаг шүү дээ. Тийм л байсан тий. Тий. Аргагүй л Оросд яг нөгөө амьд зүйлэг өвөл хөлдчих байх тий. Тий, тэнгуут юм нэг Хөлдөх үү? бараг шавхан дээр тоглож байна. Хэцүү шүү дээ. Тийм баг. Хасах градус. Оросын тэгээ зарим лигүүдийг харахаар бүр ингээд зүлэг нь байхгүй болсон хар шороо шиг юм дээр тоглоод байдаг л байсан л да. Тэр нь ориг зүлэг байсан юм тий. Тэгээ одоо ч арай өөр болсон л байл л тий. Юм хөгжөө. Дээвэр мэвэртэй Ороосоо халдаг малдаг стадионууд бий болсон баха. За Тэснээс зенит төрүүлэхгүй хоёрт яваадсан уу юу? мэдгүй хараа. Тэгж л шүү. За Лева гэсэн Рафиня аврагуудын лигт 30 гол шууд байдлаар оролцсон. Ингээд Неймар Бразил тоглогчдоос Неймар 30 голд 33 тоглолтын дотор оролцож байсан бол Рафиня тэрнтэй тэнцэж байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол хэд Неймар л гэдэг бас Рафиньяг ер нь дутуу үнэж болохгүй шүү. Аюултай хөзөр шүү гэдгийг бол онцлох нь зөв байх. Гэхдээ Рафини ч одоо хит үржиж байгаа. Бас. За нэг 29 мөс 28 юм болов уу? Бас жоохон хойшилж л юм. Бразил тоглогч 97 бас яг байлоо. нарийн сайн мэдхгүй. 97 бол 96 байлоо тэр. Тэгээ өнгөрсөн өдрөл бас зарим фэнүүд Рафиня чи ер нь бол энэ талтаа тоглолт юм уу? Энэ талтаа тоглолт юм. ер нь Лидс байхдаа бол баруун зүгт тоглолт Энэ гэсэн. талтаа байсан. Одоо болохоор энд байгаад байгаа. Одоо зүүнт Чао Эрнандес байхдаа баруун тавих гэхээр нөгөө Дембеле байгаадсан. Тэгээ сүүлдээ Рафиня ч Одоо Бразилийн шгшээд энд чинь Вини байгаа шүү дээ. Тий одоо тэгээ Рафиня бол 10 номер дээр ч ер нь тоглолт. Тэгээ 10 дээр ч тоглож шүү. Тэгээ баруун руу бас гарчвал Бразил илүү гоё болох. Бараг Неймар явахгүй гэвэл тэгээд бараг явахгүй байх юм бол Рафиня голдол. Тий Винийг бол би баруун тоглоно гэхээр одоо яах вэ гэж боддог. Рафиня бол Вини зүүндээ явах тий. Тэр Рафиня баруунда. Рафиня баруун дэм Неймарыг яах юм бэ? чи ардч тоглолцлоо. Неймар харин гэхдээ гинт лавц гэж тий. Гэхдээ гимтэйгүү байгаа. Ядрал тавцсан. Саяны цуглартан дээр чаавас нэр нь гарах болов гэд хүлээж байгаа тэгээд дуудаг. Өөрөө тэр нэг Анчлотыг эвлэлийн урлыг үзээд
Хитцсэн. реакшн хийж байгаа аюугаа оруулцсан шүү дээ. Хитцсэн. За ингээд Барселона 7-2-ын харьцаатай энэ тоглолтын дээр хожоод нийлбэр дүн нь 8-3-аар дараагийн шатанд ийхүү шалгарлаа. Хэдүүлээ юу харъя? Бракт буюу одоо замыг харцгаая. Парис Сен-Жермен Ливерпултэй, Реал Мадрид таарсан 2 тий. Тий. Шүгэ 16 таарсан. Реал Мадрид Байернтай тоглохоор болсон бол Бас л олон таардаг да. Гэтэ насаараа нодлон таараагүй тий. нодлон таар. Сүүлийн хэдэн жил ер нь таараагүй байх шүү. Тий, бас л олон таардаг шүү. 24 оны хагас гişээ таарсан. Нөгөө Марчинак бодилдог. Тий. За тэр тал бол тийм одоо зүүн жигүүр бол эвгүй байгаа. Баруун жигүүр бол Аваргууд байгаамаа. Тэгмүүд аврал баруун жигүүр ч яхаа Ах トゥ хоёр таарсан. энэ хоёр чинь чацуу үстэй баг. ах штэ бас арайч. Ах нь. Барса ч 1899 онд, Атлетико ч 1903 онд байгуулагдсан. За 4 жил. 4 ах. 4. За, Спортинг, Арсенал энэ хоёр ч Европа лигт нэг хэдэн жилийн өмнө гараад тоглоод. Энэ яадаг бол ер нь юу гэж бодож байна спортинг Арсенал? Спортинг эхлээд талбай дээр Эхлээд талбай дээр яат юм. яг уу яг нөгөө аналистуудын юг зүгээр таамгийг харахаар нэг спортингийн ганц боломж нь эхний тоглолтын дээр хожих, зөвхөн хожих. Хожихдоо 2 буюу түүнээс олон голоор хожиж ийж за яадаг бол гэсэн тийм яриаг гаргана. Тэрнээс Нэг голоор хожоод бол нэмэрч байхгүй гэж байна. нэг тэгэр хожоод бол ер нь хэцүүлэгчлээ. Ер нь 2-1 мэгээр хоцсон бол тэгээ ер нь шууд буугаад өгсөн дээр л гэж. Заавал юу барахгүй байна гэдэг. Гэхдээ хэцүүлтэй Арсеналыг талбай дээр хожинч гэдэг хэцүү болж. Тий. Хэцүүлтэй. Арсеналын хамгаалт гоё байгаа учраас. Эмирэйтсд очвол угаасаа найраа. Тэгээ сая шүгэ 16-т ч чод хичнээн гол орцсон юм ясаарсан. Тийм байна тий. Маш олон голтой. 2 тоглолт. Голкерээс юм уу баг тий. Тэгээ лав 50-60 гол байна. Атлетико Барса хоёр яах юм? Яг Бат штэ яхаа. Юу Би баггүй яринахаа яг юу батэ гэдгийг мэдэхгүй байгаа. Сайн хоёр чинь супер зам дээр яалаа. 4 тэг. Атлетико 4 тэг. Хариу нь 3 тэг. тий. Бас л үзэн шүү дээ. Гэхдээ гол нь Атлетико Ла Лиг дээр бол асуудалгүй хүнчтэй. Яг аврагуудын лиг дээр 2 хасагдсан шүү дээ. 14 16 онд илүү. Сая тэгээ цом дээр шүү дээ тэр 4-0 дуулдаг чинь. Тэгээ аврагуудын лиг дээр бол Атлетикотой яг сүүлийн 2 учраан дээр миний мэдхийн лав бараагүй одоо тэгээд энэ жил нэг хариу авах боломж өгнө. Нэг зочин багийн гол молоор хожоод Нөгөө Бразилийн Дего Мего ч нэг амар гол хийсэн. Гэтэ сая сүүлийн тэр 3 тэг болгоод ялгадаад гардаг дээр бол бас танах шартаал үзчихлээ. Тэг ихтлээ 4 тэгдүүлсэн болохоос уг нь Болохоос ч гэх шиг та нар л 4 тэгдүүлсэн байгаа шүү дээ. Автоматар тавьчихаг үстэй. 90 минут тоглоод 4 Тэрэн дээр бол ер нь Атлетиког бараг цохиулаагүй л дээ. Тэгээ одоо Атлетикогийн талбай дээр л их цөөхөн гол алдмаар байна. Тэгээ чи эхнийх нь бол Кампноуд юм. Та хоёр ч хоёлаа нөгөө нэг танах ч нь бол шууд шүүгийн 8-д орцсон биз дээ. Барса ч. Юу? Шүүгийн 16 руу автоматар орцсон биз дээ. Эднийх чинь нэмэлт тоглолт хийсэн шүү дээ. плей-оффын тоглолт. Плей-оффын. Тэгсэн. Брүгтэй. Хариу тоглолт танах тэр юм тий. Гүү. Аагүй. Энэ нөгөө сая Атлетико ч юу гочлоо тэгээд нөгөө давуу талыг авчиж байгаа юм билээ л дээ. Хариу тоглолт чинь дээгүүр гарсан байсан юм уу? Тотtenham чинь 4-4 гарсан шүү дээ. Барса чинь 5 гарсан. Тэнгүүд 4-өр гарсан багийг хоцсон учраас хариу тоглолтыг талбай дээр юм. Тэгээ бат гээд байгаа юм чи. Гэхдээ би яг юу бат гээд байгаа нь юу ч бат байж магадгүй гэдэг байхгүй юу? Атлетикош бат байж магадгүй Барсаш бат байж. Ямар ч батныг юм болно. Хариу тоглолт Ванда Метрополитано юм байна. Гайгүй хөө ер нь Тэр ихнийх дээрээ ер нь бол аль болох олон голын зүг гайгүй хөө. Сайхан хүн чинь бүрэн байж Одоо нэг байрны ах нь байна тий. Арсеналыг батгчээд одоо насаар ах. Атлетикогоос айн. Тэгээ энэ хоёр чинь нөгөө одоо шгшээний Арсеналыг араас бат гэдэг нь бас юу ч бат байж магадгүй шүү. лиг дээр бас тоглож шиж юм уу? Яг аль нь ч биш байгаа. 11-ний дотор 3 тоглох хууртай байгаа. Баерн яах вэ? Бат шүү дээ. бенжин хаа. Нэг сүлд үгүй илчээ. Куртуа байхгүй юм байлээ те. Куртуа байхгүй аль ч тоглолтын дээр. Гэтэ Лүнин чинь аврагуудын лигийн финалд хүрэх цагаалах ч бас. Лүнин сая юун дээр Мадридын дээр бид нар бол саад болсон. Ковидын үед нэг финалд хүртэл хаацсан шүү дээ. Тэгээ энэ жил бол хамгийн аймаар формтой ерөөсөө удирдлыг эхлүүлсэн одоо хотол тим байгаа нь Баерн шүү, тэ. Реал Мадрид бол гэхдээ аймаар формтой биш ч гэсэн яг тулсан газар бол бас зангарх нь байгаа л байгаа юм, тэ. Бага. Ер нь штэ ер нь. За нодингийн талбайд нь хожичоод өөрийнхөө талбайд ирээ молторчдаг баг чинь Ливерпул шүү, тэ. Тийм л яг бол Парис Сен-Жерменийг үү? Формын хувьд хэцүү л. Үгүй тий одоо энэ жил болохоор энэ хоёрыг чинь одоо аль нь дээгүүр гарсан юм?
Ливерпул Paris Saint-Germain чинь нэмэлт тоглолт хийсэн. Нэмэлт тоглолт. Плей-оффын тоглолт. Ус тэгсэн чинь ингэж байна. Paris Saint-Germain чинь дахиад нөгөө Ливерпултэй их 2 тоглолтын голд байгаа лигийн тоглолтоо хойшлуулах хүсэлтэй очиж. Ливерпул хэдээр гарсан юм? Ливерпул чинь 3-аар лүү 2 бүр дээгүүр 3-аар гарсан надах юм. Тэгвэл хариу тоглолт Эфэлт юм. Өнгөрсөн 3-аар ч угаасаа Арсенал, Баерн, Ливерпул гарсан шүү дээ. Дөрөөр тоот юм. Гол нь өнгөрсөн жил Ливерпул инээс айхтар формтой байж байгаад Илүү байсан. илүү байж байгаад нэгээр гараад Талбайд нь очиж хожиж чаад. Жингийн хувьд 70 болсон шүү дээ. Тий. Дээс хаалгын форм бүх юм супер байж байгаа. Супер байж байгаад хурж ирэл Дембеле нэг гол хийгээл 90 минут Таруулын үзээд цогцолтоор 90 минут үзээд нэмэлт цаг үзээд нэмэр байгаа. Шинэ пенальт цогтгол уу? Пенальт цохоод Курц Джонс юм блэ. нэг нь алдчихдаг тий. Тий. Би өгөн тэр тоглолтыг тайлбарсан. Тэгээ Ливерпул бол яг ийм форм тим ерөөсө тогтмол биш байгаа болохоор Одоо бол одоохонд бол фаворит нь Paris Saint-Germain л гэж хараад юм би бол. Гэтэ Ливерпул чинь сая ингээд форм тааруу байгаа юм шиг хэрнээсээ Галатасарайг бол тэгэл 4-0 гэж. Галатасарайг бол яах. Тэгээ Премьер Лиг Брайтонс тоглолтод үзсэн үү та? Тэр мөн аргуу тоглолт болж байна. Хэцүү байсан. Агуулгын хувьд жоох хэцүү байсан. Брайтон илүү давтлаад л тий. Тий. нийтдээ сая шүгэ 16-гийн 8 учраанд 68 гол орсон байна. Нэг учраа дундчаар 8.5 гол орсон гэсэн дундчтай. Английн хасагдсан 4 баг нийлээд 28 гол алдсан буюу дундчаар 7 гол хаалганд алдсан гэсэн. Paris Saint-Germain тэгээд өөрийнхөө лигийнхаа бүх тоглолтуудыг хойш нь тавьж байгаа. Одоо бүр ингээ 2-3 тоглолтод болно ш. Тий, нэг Одоо тоглолт. 10 лиг дуустал тоглохгүй. Нөгөө Ленс ч одоо 1-р баринд л яваа. Одоо яг юу юм бэ? Ливерпултэй их 2 тоглолтын голынх нь тэр Ленстэй их тоглолт юм байна. А тэнгууд Ленсийнхэн бол айгүй дургу байгаа гинэ. Тий, тэгэн штэ. Яаж ч утсан. А сая нөгөө нэг хойшлуулдаг нь болохоор Нанттай их тоглолт юм байна л та. Сая Paris Saint-Germain чинь Тэгээд тоглолт дутуу 2-р баринд орсон байгаа Paris Saint-Germain. Тэр Нанта хожчих юм бол урд нь нэгэ авчна. А тэгсэн чинь Нант нь болохоор бас нэг тоглолт хойшилж байгаа шүү дээ. Тэнгүүд Нант бас доошоо унах аюулд байгаа юм байна. А тэнгүүд Нант Paris Saint-Germain-ээс болоод 7 хоногийн дотор 3 тоглолт болчих жоох байхгүй дараа. Тэгэхээр энэ бол аюул шудраг бус байна гэд Нантын удирдлагууд ч тэр Ленсийнхэн ч тэр бас Франц хөлбөмбөг Нантын Ленсийнхэн Нантынханд хил заяа. Эх оронч нь юу байна уу? Юу ч үнэтэй байна энэ гэдэг. Судлаач чинь Франц цус гүйж ийн үгүй юу? Тэгсэн чинь Страсбург бас тийм хүсэл тавьсан гинэ одоо конференц тоглох гэдэг шүү дээ. Юуныхан Франц харин ийм болцсон. Бага цөлөөд 20 бага 18 болгоод за хажуугаар нь цомоо бол эрт дуусч одоо шүгийн 4 үлдсэн байгаа лөө. Тэгээ Paris Saint-Germain байхгүй. Тэгээд нэг лигийн цом гэж юм байсан 2020 оноос хойш дагж хийгээгүй. Тэгэхээр нөгөө Германы Бундслиг шиг дундуур нь амралт чөлөө цаг. За чөлөө цаг гэж юу вэ? Дундуур нь тоглох Шууд өдөр чөлөө цаг баг гэдэг Жилээ цагаараа юу хийж байгаа. өдөр гарч ирээд байгаа байхгүй Францад. Английн багууд бол үнэхээр хайр байхгүй. Гурин ажил гэсээр Англи яг PS одоо PSG нэ Францын лиг шиг болмоор байгаа байхгүй. Яг 18 багтай биш зүгээр лигийн цом ч юм уу лигийн цом юм уу тэгээд биш. Даавч юмар байгаа. Тэр англи тэр хүүтэнд чинь тэн борон дунд амраад ч угаас амарсан болохгүй шүү дээ. Тэгээ ядаж ойрхон амарч шүү дээ нар ч тэгэл 70 рүүгээ яваал. Тэр борон дунд ч амархаар паб руу орчод байгаа байхгүй да. Зутраад. Тэрэнд ороод ингээд тоглож байсан дээ. Тэгээ Франц хөлбөмбөг бол ер нь үе үедээ гэж багуудаа Европын тэмцээнд айгүй дэмждэг юм аа. Коэффициентал ахиулж шүү дээ. Английн тоглолтууд бол дэмлүү их байна шүү. Одоо Арсенал хэдэн ч тоглолтод оролцоод байгаа юм жил. Сити энэ төр. Арай л. За Paris Saint-Germain тэгээд тоглолт 2 тоглолтод болчлаа одоо. Гэхдээ яг тэр Ленстэй их тоглолтын яах хэсэг нь шийдвэр нь бол гараагүй байгаа. Явж байсан тийм хүсэлт бол тавьсан байгаа л. Та Арсенал дээр юу гэж бодож байна? Юу? Шууд Арсенал Спортинг дээр үү? Тэ. Сая ярьсан биз дээ. Paris тэгээд хамгийн гол одоо яг лигдээ Ленс за нэг тоглолт яа тэгээд олон оноо тэргүүлж байгаа бол хайчих ш тэ. Тэгээд аврагуудын лигд анхаарч мараад тэгтэл хайж болохгүй лиг алдчих гээд байгаа байхгүй Ленс айгүй юу. Нөгөөх нь хожоод идэг. За Европа лиг рүү орцгоо хэдүүлээ цаг басна лээ. Явж байгаа юм байна. За Брага Ференцварушиг 4-2-оор хожоод. Чи эхнийх нь Варуш нь 2 тэгэр очив те. Тэгээд Брага нь хариу дээрээ 4 гэлээр очиж лээ. Тийм Португалийн талбайд очихгүй юу? Тэг эн чинь бүр нэг эрт тусан шүү дээ. 11 өнгөрөөд манахаар. За Бетис Панатинаикосыг 4-1-ээр хожиж. Могон цагаануудын дерби гэдэг шүү дээ. Могон цагаануудын дерби гэдэг шүү дээ. Тий. Манай энэ Бетисийн Антонигийн солгоо хөлчин бол нөгөө Villarreal-ийн Пепегийн солгоог бодох юм бол хамаагүй Калас юм а тий. Калас. Хаа илүү Мошгол. Тий. Манай Пепе ч үн тэрийг хийх юм. Гэхдээ бас нэг тийм бохор тий. Бохор юм. За тэгээд Фрайбург Генкийг очсон. Селта Лионыг аваад залчихлаа.
Испани багууд чанартай Селта байна. Вигод манай Аспас байгаа юм. Байгаа. Байжлах шүү. Байж байгаа. Порто, Штутгартыг Германы багийг болгоо авсан. Ноттингем харин тургуулийн цогцолтоор Нэг юм Мичиланы Мичилан өөрсдөө тургуулийн цогцолтоор нэгийг ч хийгээгүй. За, Италийн дербид Болония хожиж дараагийн шатнд үлдсэн. Астон Вилла Лил бол ерөөс өрсөлдөгч болсонгүй. Ингээ харин нэг Астон Виллагийн наадам болох гээд Энэ баруун жигүүр бас л чанга жигүүр шүү. Яагаад тэр чинь хараач Порто ч юм байж шүү. Үе одоо Болония Штутгарт ч юм бол цагаад л амар баг шүү. Ноттингем Штутгарт тасгацсан шүү дээ. Харин тийм. Тэгэхээр Штутгартын ингэж чинь гэхээр Порто бол амар байгаа шүү. Би бол Астон Вилла ер нь одоо Ноттингем багтаа Премьер лигийн багтаа туслаад Портог бол зурна шүү. Туслаа. Юу туслах вэ? Өөрсдөө амиа гэж. Порто ч бас ландгар шүү дээ тий. Юу Само вэ? Омродион байгаа шүү дээ. Порто хэцүү. Хэцүү байна. Манай Ноттингем ч юм бол гэхдээ бол сая нэг багийг бол лигдээ бол зүгээр асуудалгүй л явуулчихсан л. Тэр Энэ бол ярина. торхгүй залгичж илээ. Гулгуулчих. Хэдэл ярина. За, конференцт болохоор Нэг өгдөг багийг. Шахтар Лев Познаныг хоцсон, Алтмар Спарта Прагийг хожиж хоёр хоорондоо тааргаруулсан. Кристал Палас Аяг Ларнакаг хожиж Фиорентинатай тоглохоор боллоо. энэ Палас гэхдээ бүр тэгж нэг олон голын зөрүүрээр сожиж чадахгүй тэгэл нэг нэгтгэх 2-1 мэггээл яваад байна тий. За, Райо Валикано бас гайгүй яваад байна. Аякафын цэлийг хоцсон. Samsung Sport байна тий. Майнц овооныг 2 гол хариу тоглолтод 2-1-ээр хожоод гараад. Нийт тоглолт гол байсан. Страсбург Майнцтай харахаар болчихсон. Страсбург гоё баг шүү. Хөш. Энэ одоо юу яадаг шүү дээ тий. Одоо лигийнхээ 5-6 дугаар байранд орж чадаагүй хэрнээсээ Европа лигт ингээл төрүүлж мөрүүлчих юм бол дараа жил нь шууд аврагуудын лигмэгт ордог гэсэн. Шүү дээ. Тоттенхэм тэгж орж штеп. Одоо конференц лигэд төрүүлээ. Лигийнхаа байр нь одоо ингээл 10 10 дээр явж исэн ч гэсэн конференц лигэд төрүүлчихлээр Европа лиг шууд ордог гэсэн. Шууд орно. Тэгвэл яагаад энэ Европа лигт ингээ конференц юм уу эсвэл Европа лигт төрүүлсэн ч гэсэн лигдээ унживэл тэр тэгэл ундаг юм бол үлдээч болдог юм лөө. Тэр ёстой. Манай Тэр ч удаа хамаагүй юм дотроо өөрсдөө мэдяал гэх үү. Тэр чинь одоо лигийн өөрсдийнх нь дүрм шүү дээ. Хоёр өөр тэмцээн байна. Ахиулаад байгаа ойстой чинь 4-5-д орж чадаагүй 15 Юу сүүлд нөгөө Виг нөлөө нэг фейд дөрүүлээд унчаад дараагийн удирдалтанд Европод Виг нөлөө Портсмут нөлөө. тийм орцмоч лөө те Европын тэмцээнд тоглодог шүү дээ. Тэр шиг л одоо юм Тэгээ болох. одоо би яг энэ Майнс тэр тим бас гарч багдгүй гэж бодоод л байна л да. Гэтэ тийм юу бол аюу хавар ах уу. Ховор. Гэтэ Би бол тэрийг л санаж тийм үстэй бас нэг чи Европын тэмцээнд төрүүлснийг нь бодоод лигт нь үлдээч болдгоо. Ингээд тэр жоохон Монгол зам баха. Улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн гэдэг. Лигтэд Өмнөх алдааг нь ууч. унж байгаа баг яаж Европын тэмцээнд төрүүлэх. Одоо Тоттенхэм л шүү. Тэгээ нөгөө дэвших байсан нэг баг нь хохирно л гэсэн үг шүү дээ тэр ч одоо тэгэл. Ялгаагүй 10 дугаар ойронд ч юм 11 дугаар ойронд байж байгаа төрүүлэхээр бас нэг баг л хохироод болоо гоостой байсан. Тэгээ Испани багууд сая 6 баг зургуулаа. Одоо Европын 3 тэмцээнд үлдчихлээ. Аврагуудын лигт 3 баг, Европад 2 баг. Танай коэффициент юу болж байгаа? Одоохондоо нөгөө 5 баг орох нь Англи, Испани 2 л байлээ. Яана. 3-т нь Португал лөө. Манайх ч одоо 5-д орох гэж бодох гээд 4 бол худлаа болчиход 5 руу л бодоод байгаа шүү дээ. 5-д орно шүү дээ. Челси. Тэгэхээр ер нь Англи, Испани 2 өөрчлөгдөхгүй хаа баг. 5 хоёрын дундуур орох бол хэцүү. 5 коэффициент эднийх булаагаад авчих тийм байгаа юм шүү. Үгүй. Хоёулаа Хоёр лиг. Хоёр лиг 5. Гайгүй. Нилээн дээгүүр. зогслоо. Спан бол Зүр зүр. Яг муудалцах шүү дээ. За хэдүүлээ завсарлая. Завсарлаад орж ирэхдээ Английн лигийн цомын тоглолт, финалийн тоглолт өнгөрсөн амралт өдөр болсон. За мөн Премьер лигийн тоглолтууд явагдсан энэ талаар ярих болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wuhome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгийг олцсон. Нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэг эхэлж байна. За лигийн цомын финал завсарлагын яриа маань дуусаагүй байна. За лигийн цомын финал болсон. Арсенал Манчестер Сити хоорондоо Wembley тоглолт. Арсенал уг нь Wembley-д Артетагийн өдөрлөдөөр хожигдож үзээгүй. Тий, Пеп болохоор лигийн цомын финалд хожигдож үзээгүй байсан. Тэгээд хэн нэг нь хожигдож таарах нэ.
Арсенал энэ жил бүх цомыг авах боломж байсан тий. 4 цомыг авах гэсэн. 3 хаасаа. Трипл сейв гэдэг байсан. Бүх цомыг авч ирсэн чи Барса байсан тий. Чи яг 3 цом авч исэн баг одоо Англид бол United тэгээд лигийн цомыг авав. Лигийн цом аваа тий. 4 цом Англиас авч. Яг Англиас 4 бол байхгүй. байхгүй. Бусад лигүүдэд нэг 3 цом авч исэн бол зөндөө гоо. За эхний хагасын Ситигийн хамгийн аюултай тоглоом. Энэ л бас та. Чи эхний үед ер нь Арсенал илүү шахав байсан. Тэгээд тий. Энэ яга Кефаг гаргасан та угаасаа лигийн цомын бүх тоглолтын дээр Кефа гарч байгаа. Тэгээд финал дээр одоо тэгээд чинь финал үрдсэн хаалгач авах солих ч юм уу гаш шүү дээ. Ер нь бол Сити ч гэсэн ялгаагүй. Аа. Энд гэхдээ Сити нэг яг ийм тактиктэй байна тий. Нэг ийм тактиктэй байна. Энэ угаасаа орайлэр өгсөн хөнгөн мөмөг шүү дээ тий. Хүчтэй биш. Гэхдээ 2 дугаар үеийнхлээд Сити бүр яасан болгонгаас биш тий. Энэ аваас нэг юм өлгөж өгöd байгаа юм тий. нүдсэн шүү дээ. Эхний 20 минут бол. Дундуур нь манай Кепа энийг бол шууд хатгаж гаргах хэрэгтэй байсан. Барих гэж байгаа, барих гэж үдсэн. За тэгээд ингээ орчиж байгаа. Тэнгүүд дараа нь энийг яг Кепагийн биш Оралигийнхаа толгоор бүр хажийлээ. Яг энийг. Энд чинь газарт ойгоод Сүбимэндээ яалтчихгүй л гараагүй л дээ. За тэгээд эн чинь нэг ийм тактиктай гараад ирсэн тийм. Хөөе даа өлгөж. Тэгээ гол нь энүүгээр ингэж орох нь амар амархан байгаа. Тэр дахиад ингэ дандаа баруунаар яваад. Дахиад Оралиг руугаа хараа. Тийм үү? Яг ингэ өгöd байгаа. 64 дээр. Энэ хоёр гоолын орон 60 дээр гол алдаад Артета сэлгээгээ оруулах. Яг л энэ хараа. Энэ амар амархан энэ одоо яас. Тийм түрүүн бас л яг ингэсэн шүү дээ. Ингээл яг хав түрүүнийх дээр Кепа дондуур нь гараараа нэг саад болох гэж оролдож байгаа тийм. Нэгс яг л энэ бас. За энэ Калафиоро сэлгээгээр орж энэ гоё згсэн тийм. Ойрхон зөрсөлтөө. Ноны Мадвекийн амжилт. Мөргсөн, хөндлөвч онсон. Тийм сүүлийн 15 минут нэг иймэрхүү боломжууд гаргасан аав. Гэхдээ ер нь ихтэй Арсенал муу тоглоогүй. Тэ? Тийм. Тэгэд энэ санитар баруунаар явдаг тактик чинь ер нь юу Инкапи дээр л ажилласан юм байна шүү дээ. Харин тий. Тэгээд Инкапи тэгээд тийм тарах хамгаалагч гэж үү? Биш ээ хурдын хувьд бол яг гүцэхгүй. Тэнгүүтээ Инкапи чи яг үнэн байна. Интриг. Тэг ингээ хоёр хүн байгаа үстэй ингэж хайж үзээд гүйцэгдчихвэл буцааж өгж байгаад нөгөөх нь гүгээд байгаа бас ингээд солиод байгаа байхгүй. Гэтэ Семеняг ер нь баруун тоглуулаад тий. Тийм баруун тоглоо. Семеня чи ер нь бол зүүн тоглолт. Тэгээд яг хаалгачийг давуулж өлгөж хаянгууд ард нь Орали одоо мис матч буюу өөрөөс нь намхан хүнтэй байгаад байгаа байхгүй яг. Яаж ч өндөр юм тий. Яг тийм төлөвлөгөө яваад байгаа. За Сити 9 дахь лигийн цомоо өргөсөн. Ингээд хамгийн олон төрүүлсэн баг болж байна. хамгийн олон төрүүлсэн Ливерпул 10-тай байд юм байна. А лигийн цомд уу? Тий. Сүүлийн 13 удирлын Сити дотор олон төрүүлсэн шүү дээ. 9 Энд 9 дэх нь юу юм? Буртааш харин тий. Пепийн баг жил аягүй олон тий. Сүүлийн хэдэн жил болоо. Сүүлийн 13 удирал дотор 7 юм. Харин тийм энэ Карабаго чинь баг Сити цом гэж Пепи өмнөх дөрөв чинь бүр 4 жил дараалаад авцсан мэт. Тий. Тэгээд тэр дундаа гол алдахгүй хүртэл тийш. За ингээд хоёр тгийн харьцаатай Сити Арсенал хоёрын энэ үлрэлийн цомын шууд цом өрөх боломжтой эхний тоглолтын дээр ингээд Сити хожлоо. Хоёрдугаар хагаст бол их Сити шал өөр Сити бол гарч ирсэн. Яг энийг тийм бярт. Ямар сандаа биеэр завсралгаанаар юм допинг хийсэн юм болов уу? Инкапи харцсан бохгүй. Хэм бэ? Ситигийнх нэг Бүр багаараа юу? тий. Эхний үед байсан Сити ч юм байхгүй. Шал өөр баг гарсан. Аашаа бүгдээрээ нэг тийм юу яасан? бүгдээрээ ороод нэг маргаж өнгөж байгаа юм шиг тий. Инкапи эхний хагас чараа аваад тэгээд Инкапигийн яг үндсэн байрал 110 мөн үү? Би бол төвийн яг үеийн жил тоглож байгаа л доо. Яг хоёр төвийн хамгаалагчийн зүүн талд нь тий гэж л хэлж байгаа үстэй. Тийм. Бүр 110 биш. Тий. Ливерпулсэнд бол нөгөө 3 төвийн хамгаалагчийн зүүн тоглолдог тий. Тэрнээс яг 110. Тэр тоглож исэн л байгаа. Жигүүрийн зүүн биш. Төвийн зүүн биш. Одоо Андре Робертсон шиг биш гэсэн. Тий. Гэхдээ энэ үлэлд бол тоглуулаад байгаа шүү дээ та. Тэгээд энэ 64-гээ гол олж байгаа шүү. Тэгснэ 65 дээр шууд Инкапиг Артета авч байгаа байхгүй. Тэгээд Калафиорыг оруулж ирж. Тэгвэл дахиад яг Сенефига их гэдэг юм уу? Одгийн гэртээ би бас гэртээ яг шөнө үзээд чатлаа хийжсэн. Тэгээд тэр сэлгээ орж ирэх гэсээр хөтл орцсон тий. Гол хоёр дахь гол. Калафиоро хуцаас болоод ингээд сэлгээгээ оруулаад яг бөмбөг гарахгүй л байсан юм л та бас. Тэр нь Бернардо Силва, Чирки хоёр тэр зах дээр ирээд нэг нь гүүгээл ингэж өгөөд тэнгууд хамгаалагч амжаад гүүгээ очичвол буцааж өгөөд ийшээ гүгтэн дахиж нөгөөх нь гүүгээд ингэж зөрж хин чамаагүй өлгөж хаяад байгааз хаалгачиг тэнгууд ард нь оор али яваад байгаа байхгүй. Гари Невл энэ тоглолтыг Тимбер нуруу нам даад байгаа байхгүй тий. Гари Невл энэ тоглолтыг тайлбарлаад
Тэгээд тоглолт Sky Sports-аар мөн. тий Sky Sports дээр. Тэгээд ер нь бол Инкапи гол 2 дахь гол гарсны дараа Инкапига авчих байсан юм да завсарлагаанаар. Тий шар уцтай юм хууц авсан хамгаалагч чинь яаж тэр одоо тургуулын талбайд тэр эвтэйхэн тоглох юм бэ? Бэмбигнээд юусоо чадахгүй шүү дээ. Тэгээд шууд хэлчихэл. Бэмбигнээс. Тэгээд тэр чинь бол оргуулж биш л дээ. Би болохоор нөгөө Бэйн спорт үлээ тэрүүгээр үзэлт. Та хоёр тэгээ гайхуулаад байна. Тэрэн дээр Филип Сендерс юу хийж аналистикээс уучлаа. Гари Невил ч бүр тайлбар өгүүлсэн юм уу те? Байнга шүү дээ. Гарын Невил бол байнгын топ болттой. Тэр тэгээд хамт үзсэн байж өөр юмар үзсэн. Өөр юм орлоо. Өөр юм. Эцээч нэг сугаар үзэхгүй үст Барсаар ял 2-2 хамт үзсэн байж юу. Тоглолт үзэхдээ хүртэл Тийм өөр нэг лайнаар эцээч үзэхгүй. За тэгээд ингэсэн Орайли дубль хийсэн. Златан хамгийн сүүлд лигийн цомын финалд 2018 онд дубль хийжсэн. Өөр хүний хооронд ерөөсөө дубль хийж байгаагүй. Ингээд Нико Орайли. Энэ тоглолтын урд өдөр нь 21 нас хүрсэн. Төрсөө дээрхээ маргааш дубль хийсэн болвол за лигийн цомын түрүүг хамгийн олон авсан тасалжуулагчдыг Пеп Гвардиола ингээд тэргүүлсэн. Брайан Клоф Ноттингемтэй хамт дөрөв төрүүлсэн байдаг. Энэ 80-аад он баг тий. 80-аад оны их болоод 80-аад оны төгсгөлд нэг явчаад буцаж ирээд 2 удаа төрүүлсэн байдаг юм шиг. Сэр Алекс Фергюсон, Моо бас 4. Моо бас явчаад босож ирсэн те. Моо энэ хоёр баг нийлээд 4 юм байна. Тийм. Челси Юнайтед. Тийм, Юнайтед нэг л авсан л та Тийм баг. Челсид 3 баг. Челсид 3 баг. за тэгээд ингэсэн Пеп Гвардиола 5 дахь төрүүлсэн. Сити нэг цомгүй байна гэж бас байхгүй юм тий. Яаж ч муудсан уу? Тий. За түрүү хэлсэнчлэн нийтдээ 9 дахь дөрвөөр Манчестер Сити хүртсэн. 4 цом хүртэх боломжтойгоос нэг нь ингээ байхгүй болчихлоо тий. Тий. Тэр ч одоо FA Cup, Аврагуудын лиг, Премьер лиг гэдэг ингээ. Премьер лиг нь бараг л халаасанд ороод байна тий. Тий. 90% болоос. Хэдүүлээ нэг сарын Аврагуудын өмнө лиг ч гэсэн суглаан шууд Ливеркузен, Спортинг энтер гэж мэгээд бурхан цаанаас ивэгээд байгаа юм. Ивэгээд. Гэхдээ нэг дунд нь Барса гэж нэг байгаа. Батвага. сарын өмнө хэдүүлээ нэг Тэгээд хотлоо тоглож байгаа шүү. Чи бас Арсенал Эр хүн хэлсэндээ эмээлчмөр харайсан. Морч одоо харайц яг агаар дээр явж байна. Одоо буулгах юм шиг. Гэхдээ гол нь би нөө Арсеналыг яагаад байгаа юм шиг санагдчихвээ. Тэгээд Арсенал би дуртай байхгүй яагаад гэхээр одоо бас яг дуртай үйл өмгт дуртай. Премьер лигт бас Арсеналын үйл өмгт дуртай учраас гоё л тоглолт. Гэхдээ тэр хоёр хоёулаа гарч ирэх болоо л гэдэг нь эхлээд гарч ирэхдээ эхний даваанууд гарч ирэхдээ. Юу яасан гэж шүү. Энэ нэрээ бас нэг сони юм болж харсан. За би та дээр таваар таалгаа заяа. За. 2007 онд Wembley цэнгэлт хүрээлэнгийн засварын ажил дуусаад албан ёсоор буцаж нээгдээд тоглолтууд хүлээж авч эхэлсэн байдаг. За. За тэгээд тэрнээс хойш ингээд янз бүрийн тэмцээний финалийн тоглолтыг хүлээж аваад хүлээж авах буюу одоо Тоттенхэм нэг хэсэг бол өөрсдийнхөө талбайд Тэнд тоглож байлаа байсан. Тэрийг тооцоолохгүйгээр дундын талбай болгож ингээд финал хийгээд ингэснээс хойш Wembley хамгийн олон төрүүлсэн баг Манчестер Сити болчлоо гэн. Тэрхүү хаа 15 цомын цэнгэлтэд өргөсөн гэж. 7 оноос шүү. 7 оноос хойш. Энэ Карабао ч гэхэд ингээд 7 цом байж байгаа тий. За тэгэнгүүт хоёрт ордог багийг хэдүүлээ таацгаая. Челси юу юу? Ливерпул шүү. Оо за байж байгаа. Энэ боломж. За энийг яриа. Тэгээд таараа үргэлжлүүлье. Лигийн цомын аман хүзүү буюу финалд шалгарчаад авраг авч чадаагүй тоогоор Арсенал сая 7 тоо бүртгүүлээ. Зөвхөн лигийн цомд шүү дээ. Зөвхөн лигийн цом. Энэ бол өөрөөсөө түрүү нь бол 2 байдаг. Сая асуулт нь юу байлаа? Би эргээ асууна байж байгаа. Тэгээ 9 финалдаад 2 л хоцсон гэсэн үг юм уу? 2 л хоцсон. Хамгийн сүүлд лигийн цомд Арсенал төрүүлсэн 1990 саяын хожигддог орчих юм уу? Ороод юм байна. 1993 оноос хойш лигийн цом төрүүлээгүй байна Арсенал. Тэр хооронд 5 финалдаад авч чаддгүй байдгаа. Ливерпул болохоор энэ 5 аман хүзүүцсэн ч гэсэн энээсээ олон авраг авцсан юм байна. Ливерпул үү? Тий. Арсеналын хамгийн сүүлийн авраг нь Ливерпулийнх 14. 93 он. 93 он. Тийм үү. Нэг аваад ирсэн юм шиг. Челси ч гэсэн 5 аман хүзүүцээ цаана бас 5 авраг авцсан байгаа хөө. 20 онд FA явсан л та. Арсенал ч нэг өнжөөд нэг FA яваад байсан шүү дээ. 5 жилийн зайтай 3 FA. Нэг нь лигийн цом гэж бодоодсэн шүү. Тэгээд 2 түрүү 7 аман үзүү. 68, 69, 88, 2007, 2011, 2018, 2026. 7 аман үзүү.
Тоттенхэм бас 4 ам үзүүлчихсэн л. Тийш 5 баха. 5 ам үзүүлчихсэн л. Мөхөрд нарслан л гэсэн үг. 5 гарч ирээд 5 ам үзүүлсэн юм шүү дээ. Гүйлтэй. Авраг байгаа биз дээ. Бага хөө. Байгаа шалгасангүй шүү. Байж л таараа. За түрүүний асуулт. За. Wembley финалд City 15 дөрөвтэй. Дараагийн баг нь ямар баг вэ? United. Тийш ээ. Челси. Челси байла. Хэд вэ? 9 байгаа хаа. Үгүй ээ. Хэд юм? 14 гэж. Оо, Тийм үү? Өөх, баг ялаагүй шүү дээ. Тий. ялгаагүй юм. 14 удаа энэ цэнгэлдэхэд хожсон. Буюу одоо ядаглаад л юу штэ. Хамгийн сүүлд чи 21 оны финал чинь аврагын лигийн финал чинь Wembley-д болдог гэсэн. Болж байгаа л өө тийш шүү дээ. А бүх тэмцээн юм уу? Тийм байна. FA ороо. Тий. ФМФ. Ер нь 5 жилд нэг Wembley-д аврагын лиг финал аврагын болчихсон лиг орно. Одоо энэ Лондоны Wembley-гийн юм өмссөн сууж манай 14 удаа финалдад авраг авчижээ. Хоёр одоо ягаад Wembley гэснээс нэг ийм юм болсон гинэ. Одоо эр хүлрэлийн нөгөө энэ жилийн гэх юм одоо Community Shield Wembley дуганд болох ёстой байсан чинь 8 сарын 10-нд Weekend-ийн тоглолт болно гэд. Тэгээд Cardiff-т тоглохор болсон. Монгол улсын Millennium цэнгэлдэг. Цааны тиймэрхүү нэртэй. Энэ жилийн бас нэг аврагын лигийн финал болчихсон. Хоёр нь гарцсан байжсэн чи Weekend өөрчлөлт юм. Гэхдээ Weekend бүр аль хэдийн ингэ захиалгаа өгсөн. Бүр өмнө тэгвэл хэцүүл дээ. Тий. Тэгээд Community Shield бол Cardiff болохоор болсон. Wembley-д очиж weekend үзэх юм. Билет билетэн зарагдсан юм байна шүү. 8 сарын 10-нд тэлсэн шүү. 8 сарын 10-нд тий. Weekend үзэл тах. Явах уу. Тэгээд шууд оройн гарч тавхаад Cardiff-т очиод. Угаасаа Wembley засвартай байхад Community Shield Cardiff болдог байсан юм байна. Тий. Cardiff хэд Villa Park-т нэг яагаад Villa Park чинь бас нэг яалаа. Биш цэнгэлдэх сонсон гэснээс би шаал хөндлөн нэг юм ярьж байгаа. За тэг. Тэр 12 он таад сандгүй Backstreet Boys Монголд ирэх гэжсэн нэг. Сандаг энэ нисхийн ордон тоглоно гэл. Нисхийн буйнд хойно Яг ирэх гэжсэн юм уу? Гүү өөр үнэхээр би бүр ингээд би чи Backstreet Boys-ийн фэн юм чинь. Тэгсэн чинь Тэгээ вебсайт руу н орсон чинь нэрнгээсээ 5 сарын 20-нд Монголиа Улаанбаатар гэдэг бүр веб дээр нь ингээд ор дүрийнхэн дунд байсан байхгүй. Буян Духа Sport Complex гэдэг. За. Тэгсэн чинь юу лээ? Яага болсон тэр. Ширигийн өдөртөө тогтсон. Ширигийн нэг нөхөр ирнэ гээд. Оо манай Рау Шанкар багш шүү. Тий, тэр ирнэ гээд. Тэгээд тэр өдөр давхцсан болж таараа. Шанкар багш мэднэ үү? Тий. Тэгээд Backstreet Boys ирэхэ болчих. Блүү ирдэг чинь тэр хавцаас тэ 12. Шанкар багш урчлаа авцсан байсан байх та. Тийм буруу. Ямар яах юм бэ? Өдөр содрон давхцаа. Тэгээд тэр Backstreet Boys-ийн нэг Юуны ток суу. Футбол ток штэ. Юуны ток юм бэ? Guys. Sport Complex дээр ярьж энэ. Гоё нөө. Яг ярьжсэн болчлоо шүү. За, Английн Премьер Лиг руу хамтаа орё. Everton Chelsea. Бас нэг Яа зүгээр. Ойрдын хаалгачид чи яац. Гүг хаалгачд биш ээ. Манай хин Санчес энэ хөлөөрөө муу байхгүй юу? Үгүй хаалгачид биш ээ гэж үгүйс хаалгач штэ. Хөлөөрөө муу сая тогтоож чадахгүй. Хөлөөрөө сайн гэдгийг харуулахыг хүсэж байгаа юм шүү. Тэгэхгүй байна. Сайнд гоё дамжуулалт яваад Бетто. Джеймс Гарнер энэ ер нь их эйгүү Гарнер гоё. Тэ? Төв яхсан. Гарнер хин хоёр айгуу гоё шүү дээ. Энэ төгсгөл нь их гоё чанар. Андерс хоёр, Нотинг Хьюта Андерсон хоёр. Гивинэ Бисао тоглогч юм билээ тий. Наа чи 4 голыг л оруулсан байсан шүү дээ. Бетто юу? Өнгөрсөн хавар их сайн байсан юм. Энэ жил ч яах вэ л. Пикфорд юм л үнэхээр сайн. Эвертон бас сайн явж байгаа гол шалтгаан Пикфорд шүү. Тий. За энд ингээд энэ дундаас гарч ирээд Идрисээ хамгаалагчтай хайчиж байгаа. Тэг яг гэхдээ манай хаалгач бас хаана гэж хааж байгаа бас хааж байгаа байсан. тийм. Чи хөл мөө, гар мөө сайн байна уу? Аа. Бетто. Тий. Тэрүүгээрээ бас зай гаргачихсан. Гэтэ Челси энэ 101 World Class хаалгач авмаар байна. Үгүй 8 Одоо авахгүй шүү дээ. Үгүй тэр бан чинь зөвхөн актем гэж шүү дээ үе. Бүү шүү дээ. Үгүй 8 яа. Актемийн хөдөлгөөн гэж юм. Үгүй 2-8-ны цонхоор хүн авч болохгүй шүү дээ. 8 агнаас гадна актем бүртгүүлэх гэсэн. Аль аль нь баггүй. Би тэгсэн чинь би нэг юунаас уншсан чинь зөвхөн актем дотор актемаас хүн гарахгүй актем хүн нэмэхгүй. Та буруу ойлгосон байна. За эсвэл юм өөрчлөгдсөн бас шалгаж. Гэж би уншсан. За Дэвид Мойс Челсиг 3-1 харьцаатай Хил Дикинсон зингэлт хүрээлэнд Тэгээд хожлоо. Юу болж байна? Манай Росиньор халагдсан уу?
Мэдгүй. Одоогоор халагдав. Халтаагүй. Гэхдээ тэр юу юм бэл шүү дээ. Бан Абрамовичийн яг 11-ээс 18 оны хооронд болж ирсэн Челси дээр үе шүү дээ. Тэрийг өөрсдөө Челси гаргаж ирсэн юм билээ шүү дээ. Тий. Тод Бойли Тий. авангуутлаа ийм санхүүгийн зөрчил байсан байна. Өөрсдөө хэлчихсэн учраас тэгээд cooperation буюу хамтарч Премьер Лигтэй ажилласан учраас Тий. Тэгэнгүүт би бас юу оноо моноо гайгүй. Муун дарагдуулсан бол бүр оноо хасах. Оноо хасах. Санхүүгийн юугаа тайлангаа ингээ ирээд шинээр авсан баг ингээ үзсэн чинь бүр ингээ 10 жилийн өмнө ийм болж исэн байж шүү гэд те өөрснөө хэлчихсэн байгаа байхгүй. Тэнгүүтээ би тэр чинь банкгийн энэ 8-ны бам байхгүй байна гэж ойлгосон. 8-ны бам байгаа. Би зөвхөн академийн одоо хөдөлгөөн гэж ойлгосон. Байгаа. 8-ны бам байгаасан. Байгаа. Тараал бичсэн. 20 сайн лавлаарай. 7 хүртэл. Юунд яг нөө зүгээр 8-ан дээр бол асуудал байхгүй байна. Suspended ban гэсэн байсан. Харин тэр нь би академи дээр байна гэж ойлгосон байна. Давхар. Ер нь бол шаал хэрэггүй. Тэг гол нь шудраг цаг. тий өөрсдөө үгүй тэгээгүй байсан бол бүр тэрний ичлэгдчихвэл оноо сүүлд нь юу ч болох юм бэлээ. Нэг сайхан Доолыг руу шидэгч чинь. Гүү гялтсан явж исэн чинь. тий Яг төрүүлэх гэсэн явж исэн чинь. оноо асуулчвал хэцүү шүү дээ. Тийм тэр чинь хэрвээ нуун дарагдуулсан бол ялч оноо хасна л та. Тий. Одоо эргэжил тэрний дараа жил Премьер Лиг төрүүлэх гэдэг шүү дээ манайх чинь. Тэр нь тэгээд нөгөө хин минутрийн 8 гэсэн юм л шүү дээ тий. Абрамович Өөр азар мазарын 40 сая маяг. Неманя Мат ч энэ нэр явж байлаа. Сайхан ширээн доогоор мавар өгсөн юм шүү. Би тэгээ Челсигийн нэг юм гайхаад ах юм ингээд жилд нэг дасгалжуулагч баг болохгүй шах байж яагаад дасгалжуулагч болгонтойгоо 5-аас 6 жилийн гэрээ хийгээд байт юм бэ? Энэ жоохон Америк хэм маягийн бизнес. Тэр яг тэр 5-6 жилийн юу чинь Тод Бойли ирснээс хойш олон жилийн гэрээ зөвхөн дасгалжуулагч биш. Тоглогчтой хүртэл тэгж хийдэг. Дандаа 7 жил Тоглогч нарыг бол ойлгоно. Дасгалжуулагчаа тэгж 5-6 жил. 4 жил 4 өөр тасаа. Росинертэй одоо хэдэн жилийн гэрээ хийсэн? Харин 5 билүү 6. Тийм үү? 30 лав байсан шүү дээ. Тэгээд яг гэрээний залтан дээр нь за ийм гэрээ хэлээ. Гэхдээ цуцлах юм бол хизээ цуцлж болно энэ төр гээд залтууд нь дотроо өөр байгаа гэдэг. Тэгээд Челси ч одоо бүр хөгжөөнд юмшигт нь юу инээд л Лондондоо United Chelsea-ийн тоглолтын үеэр чигсаад цуглаан юм эсрүүцлээ. Яг энэ Blue Corporation гэдэг энэ Страсбург юу иргэ. Ялангуяа энэ Страсбургийн органикаар нь хөгжүүлж чадахгүй байгаа тань. Тэгээд энэ Челси гэж том багийн соёлыг зүгээр бизнес болоод мөнгө болгоо хийчлээ тий. Өөний том баг гой соёлтой ийм брендинг байхаа зүгээр л мөнгө гэж хараад байна гэдэг. Челси хөгжөөний юм шиг тэр нь Лондон юу Англид бол их л ингэсэн багтарсан сууж. Тэр одоо яг тэр нөгөө олон жил дэмжсэн яг зөвхөн юу хүмүүс нь байгаа л да тий. Тэр чинь нэрээ сая тэмүүлэн ирсэн чинь юу лээ би түрүү 7 хоногт нэг мэдээ уншсан чинь Челсигийн хөгжөөнд дэмжигчдийн одоо фэн клубын аль бисны байгууллага шүү дээ. Тэдний удирдах зөвлөлийн нөхдүүд байна. Тэр Челсигийн Бойлигийн төлөөлөгч, бие төлөөлөгч бас нэг одоо Челсигийн яг клубын удирдлагад байгаа нөхдүүдтэй уулзсан чинь ингээд ширээний ард суучаад ингээд суугаад байсан. За би зүгээр яаж харуул жоохон хүндэтгэлгүй. Тэгээ ерөөсө та нар яах гэж ирсэн, юу ярих гэж ирсэн. Яасан гинэ одоо багийн соёлоо ямар соёл моёл та нар юугаа хийж яасан та нар юу гэлээ бүр амар тэгээ бүр нөгөө F-сгэр ихэлсэн англи хараал мараал хэлээд та нарын юу баг дэмжинэ гэж юу байсан юм байсан ухаанаа юу за жоохон монгол орчуулаад авчихсан шүү тэгээд жоохон нэг та нартай тоож харьцахгүй ухааны тиймэрхүү яриа болоо дэмжигчдтэй тэнгуут нөгөө дэмжигчт нь болохоор хаалгын савж гараад тэгээ ястай эдгэр чи бүр юм сэгцэн сууж штэ амьдралаас тасарсан байж гэн энэ баг магийг өрөөсө тоож байгаа юм шинж алах хэвлээ тэмцээд гээд лайв хийгээд фэйсбүүк дээр. Тэгээ одоо Тэмүүлэнгийн ярьж байгаа юм болох юм уу тий би нэрээ яг тэр уртлын үг нь болж байна. Тэгэд ер нь бол үнэн байгаа байхгүй чинь Страсбург гээд айгүй гоё тэгээ органикаараа хөгжих боломжтой юм багийг зүгээр тэгээ танаа юу болоод жигэн охин баг болоо зүгээр л дасгалжуулагчийг хүчээр аваад ирсэн. Страсбургтэй ч гэсэн айгүй цуугаа шүү. Юу юм тий. Тийм шүү дээ. Захирлын дургу байсан ш сая Лямсон нэрийг явъя гэсэн чинь. Тэгэхэд зүгээр л хүчээр авч ирээд ингээд одоо Росинер нь дахиж баг удирдах ч юм уу яах чинь хэцүү болчих. Тий Росинерийн удирдлагад Челси яаж тоглож байгааг хэдүүл хамтдаа харцгаая. Сүүлийн 6 тоглолтын дотор ганцхан хожил Астон Вилла дээр байж байна. Ньюкасл хожигдлоо, Эвертонд хожигдлоо. Лидс Бёрнлигээ алддаг оноо тэгээд тэр өстө харамсалтай. Тэгээд ийг үтсэн дөө. Тэгээд сая Бёрнли харамсалтай. Гэхдээ сая тэгээд юу ч гэсэн хожууд хожглоо байсан Ньюкаслыг тий.
PSG-д хожигдсон 3-1-ээр ингээд 3 тоглолт дараалал гол байдгүй. Тэгээ Рис Джеймс гэртээд Челсигийн асуудал юу болов сүүлийн нэг сарын хугацаанд. Юу энэ жилийн хувьд бол яг вэ? Яг Челси ямар нэг тийм төрүүлэх хэмжээний баг бүрэлдэхүүнч байсан ч биш. Тэгээ бол 10-ын лигтээ орох хэрэгтэй шүү. Тэ тэргийг л одоо 5 дугаар байрлуугаа л орхол санаатай л. 8-ны хориг Рис Джеймсийн гэмтэл хоёр ч яг нэг өдөр гарсан шүү дээ. 4-7 хоногийн даав гарт те. Тэгээ Рис Джеймс. Тэгээ одоо нэг өвн гэрээ ийцсэн шүү. FA Cup байна. FA Cup-а Тэгээ суглаа гайг байгаа шүү дээ. авах гэж үзэх хэрэгтэй. Тэгээ Премьер Лигтээ 5 дугаар байрандаа ороод мэргэжлийн аваргуудын лигт орох хэмжээний нэг те. Тэрний л одоо тийм л зорилго байна. Тэрнээс одоо өөр том зорилго байхгүй шүү. Тэр том зорилго л та. Топ дорно гэж. Одоо өөр тийм түрүү мөрүү гэдэг юм угаасаа улирал эхлэхэж байгаагүй шүү дээ. Тийм. За тэр зорилго тийм байж. Тэгвэл өөр нэг баг дээдлэгтээ үрдэлдэх зорилго нэн дэргүүний болж ирлээ. Тийм зорилго Тоттенхэм, Вест Хэм энэ хэмүүд хоорондоо тийм зорилго байгаа мó? Тэгээ өрсөлдөөд байгаа. Тэгээ одоо нэг 17 дугаар байранд л дөнгөж нанга яваалаа. Өө эн чин энэ дээр нөгөө талд West Ham хожигдсон бол бүр энэ чинь унах руу орох байсан. Вест Хэм хожихгүй л дээ. Тэрийг хожсон болохоор Тэрнээ үгүй. гол олсон байгаа шүү. Элдис тийм бардан байна заа юу. Вест Хэм хожиж байгаа. Өөрсдөө бол урд игдүүлчихээ зүгээр. Вест Хэм хожих. Вест Хэм ч сая юутэй тоглолоо. Хастай байлаа. Вилата. Тэрний үлэсэл та. 2-0 дүүлсэн. Юуны бөмбөгний зөрүү мөрөө бол Вест Хэмээс хавьгүй дээр үстэй. Өмнөний зүр бол гайг баха. Харна. Яа сүснэгтийн бэлдэлцэн ба. Гол нь яг за зөвснэгттэй. Тэгээ энэ яг нэг аврагуудын лигт тоглоод бас нэлээд ирч хүч гаргасан бах уу бас. Nottingham Forest ч бас ингээд унах гэж явж байхдаа багуудыг хожоод ах юм. Тэ? Яг нэг ингээд баг унах бүсэд орцсон явж байхдаа намар Ливерпулийг үлээ Арсеналыг үлээ туугаад ирсэн. Тэгсэн. Тэгснээ тэр хожлоороо унах бүсээс дээшээ гарчиж байгаа шиг тэ. Тэгсэн чинь сая харсан дахиад унах бүсэд явж явах юм. Санч ойрд гол хийж байгаа харагдсан юм авны. Тай боо юу? Ойрч талбай дээр арах гэж багссан. Харин тийм. 2 жилийн өмнө нэг айхтар үлрэл байсан тэгээд. Гээ хаяа нэг улиралд нэг 4 5 хүрдэг юм дөө тий. Цөөхөн гол хийд. Уун дараалаад хідэн тоглолт болцсон юм шиг лээ. Зяа нэг алдарт. Манай Игор Тудор гэх манай Элдизийн хайз. За энэ чинь бас Nottingham нэлээд бүдчиж явахта бас ингээл 3 оноос алгаж. Тэгчдэг юм. Тэгээ зүгээр гол нь нэг тэг мэгч 3 тэг гэхгүй тий. Ингис нэрийн за шууд юугаа харъя дөө. Хуанлын жил буюу 2026 эхэлснээс хойш Тоттенхэм 13 тоглолт дараалан хожилгүй явж байна. Премьер лигийн түүхэнд Дерби Каунти 2008 он тонгоосноос хойш 18 тоглолтод хожоог нь бол рекорд байдаг. Сандерленд 17, Middlesbrough 14, Тоттенхэм 13. Зааварч бас нэг дараагийн 5 тойрог точих واخа. Энэ рекордыг эвдэх хэрэгтэй биш үү? Үгүй ээ. Энэ дерби чи өөрхийн нэг оноо хасуулаад тэгээ ер нь багаараа сэтгэл санаагаар унтсан юм аа. Бүр хийн гарсан шаар шиг болоод 2008 Ямар хожигч ямар хүсэлгүй болдог ш тэ. Бараг л. Тоттенхэмийн хойр байгаа юу? Тоттенхэм өөр байхгүй. Сэжин Сандерленд, Брайтон, Вулверхэмптон, Астон Вилла, Лидс, Челси, Эвертон гэж тоглох юм шүү. Яа. Челси, Лидс, Эвертон бол Гос тим амар хүнд ч ойрвчлээ. Лидстэйгээ Вулверхэмптонтэйгээ тоглоод энэ хоёрыг говь нь хожиж юм бол бас гэвэл. Тэг юу үлдэхгүй үлдэндээ үлдэн. Тоттенхэм үлдэнэ үлдэн. Одоо ч 7 тоглолт байгаа тий. Ер нь за шууд үр дүн хүсэлт. Гэхдээ та танзар гэж байна. Манай Элдизийн дуу нэг л тийм болоо болсон. Өвөө нүдийч бас хаагж яадаг хүнд яваг. Нөө Арсенал төрүүлээд тоглолцсон байсан 2 сард. Тий 2 сард. Ситигийн хуваар тодорхойгүй. За Сити сая аврагуудын дэгээс хасагцсан. Одоо Палас гол нь конференцд яваад байгаа болохоор энэ хоёрын тоглолт ер нь Палас Европоос хасагдчихийж л тодорхойлох байх та. Энэ Палс одоо яг Ситид яг хөндлөлтөд тэг болох уу тий? United хүн дутуу байж байгаа бас нэг оноо авсан. Бормут энэ хоёр чинь өмнөх тоглолтод 4-4. Бормутын нэг хожигдоогүй цуврал яваа л юм. Брайтон Ливерпул эсрэг Уэлбек дүүбэл хийсэн. Ливерпул Милнер хэзээч Ливерпул тоглож байгаагүй юм шиг шууд тоглолт хадаад байдаг. Китикэг гинтэйцсэн. Тэгэд энэ юу байлээ те? Сүүлд ингээд зөндөө боломж цаг минут байгаад байхад Ливерпул ерөөсөө болохгүй. Довтлж чадахгүй байлаа гэж хэлээч. Тэгж чадахгүй. Тий. Бас ядарсан юм байна тий. Ливерпул болохоор ингэж хүч нэмээд байгаа юм.
Гүү. Чадахгүй байж. Гүү тэр чинь юу үстэй? Довтлохгүй хойноо бөмбөгөө бариагүй штэ. Урагшаа довтлосон штэ. Тэгэл гол нь Брайтон өөрсдөө довтлоод байсан шүү дээ 2-1 хожигдож байгаа юм шиг Брайтон довтлоодсон. Гүү нэг хаалга маалган дээр ирээл нэг шоммон цохиол довтлоод хаалга цааж маагаал энэ төр тим ерөөсөө байхгүй л те. За тэгээд 31-р тойрог гэсэн за City Crystal Palace-ын тоглолтын өөр тодорхойгүй хിവэрээ л байж байгаа. Түрүү одгийн хэлсэн. Тэгэхээр Ливерпулийн дасгалжуулагчийг одоо ер нь халах талаар Ливерпулийн фэнүүд л нэлээд бас явуулъя гэдэг юм шүү. Фэнүүд бол ер нь баг Аргл гэдэг шүү дээ бүгд. 50-с дээш өвн тим бодолтой шиг л шүү. Гэхдээ Ливерпулийн Тоттенхэм одоо түрүүн ярьжсэн чи яалтчгүй Ливерпулийн тэрнийг үзүүлэлт байсан. 7 хоногийн дундуур тоглох юм бол Премьер Лиг дээр дандаа хожигдоод Оноо алдаад. Ихэнхдээ хожигдоод. Одоо эх 7 хоногийн дундуур тоглолттой байлгүй. Аврагууд хэлийг. Баггүй. Одоо шигшэгийн зөвлөлт. За хоёр хүснэгт эхний 10 сүүлийн 10 гээд хоёр хүснэгт бэлдсэн. За эхний 10 эхлээд харъя. Арсенал, Сити 9 онооны зөрүүтэй нэг тоглолт дуу. Сити нөхөн тоглолтын хоорондоо бас тоглоно энэ хоёр. За тэгээд онооны зөрүү яах нь хамт харна. За United 55, Aston Villa 54, Liverpool нэлээд холдчихлоо 49, Chelsea 48. За тэгээд Brentford, Everton, Fulham, Brighton гэсэн дараалалаар. Aston Villa ч одоо тэгээд доошо унжсэн буцаад онооны зэрэг холуулчихлаа. За одоогоор 7 дугаар ойр бол конференцийн байр байж Нэг байгаа. шгаш сая. Тийм. Угаасаа Тэр нь Ливерпул, Челси хоёр хожигдчихж байгаа. Гүг 51 дээр гацаад 3 хожигдоход арын 2 нь хожихгүй байгаа байхгүй. Тийм. Хамгийн амар. Нөгөө топ зурагт Тэгээд сайн нэг олоо хөрсөлтөн гэдэг байгаа шүү дээ. 51 дээр л байгаадсэн шүү дээ. Aston Villa ч аль дээр 51 болсон. Тэгээд бүр нөгөө Brentford, Everton хоёртоо тэгэлж байгаа байхгүй. 46 болсон. За тэгээд хүснэгтийн нөгөө 10 Сандерландээс эхлээд 43, 40. Нэг оноо юм байна те Tottenham. Нэг оноо. Голын зөрүү бол ёстой хол. Гайгүй байна уу? Яг West Ham голын зэрүүгээр бол бага юм байна. Дээдлийн 3 бол их ойрхон л юм байна. Leeds, Nottingham, Tottenham. Гол нь би Nottingham-ыг баг унчих болов уу гэж боддог. West Ham дэшээ гарч ирээд. Үгүй байгааз. Гэтэл Nottingham ч цагаад болохоор амар байгааз. Би бол одоо ингээ харахаар яг энэ одоо зургаараа энэ гурвал унах юм. Харин би бас тэгж л бодоод байна. Би бол West Ham дэшээ. Leeds ч бас юу шүү дээ. Сайн байна. Leeds үзэн. Би бол West Ham дэшээ гараад Nottingham. Манай Герман тасгалжуулагч юм билээ Daniel Farke. Daniel Farke Norwich-ийг 2 удаа унгаасан одоо хошоо. Тэгсэн тэгээ нэр Norwich гаргаж ирдээ. Тийм. Тэгээ буцаа оноо. Доор төрүүлчихсэн шүү. Бөөнли чи одоо ингээд 5 дараалаад унж босоод явчихлаа. Хаалс бол унахгүй юм байна тий. Тий, тэр Barca-аас дээшгээ багууд бол асуудал. Leeds-ээс хойшоогоо л нэг дөрвөн багийн л хин нөл гэдэг л байна л да. Leeds, Nottingham, Tottenham, West Ham. Бөөрлийн эрхчил Премьер Лигт гарч ирэх юм бол 6 жил дараалах шүү дээ. Дээшээ дэвшээ буцаж унаа. За энэ тэгээд доороос нөгөө Coventry City чинь тэргүүлж байгаа шүү тий. Бараг боломжтой харагдаж байгаа шүү. Бараг тодорхойлцсон байлээ шүү тэр чинь. Арайч болоогүй 6 тойрогддог байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол Саяг араас явжсэн багийг хөчсөн юм шүү. Тэгж Манай Wrexham Милсборо хожоогүй маа. Wrexham 7-оор огцсон. Суунс их ч гэлөө нэг хожоод. Суунс бас ойрхон явжсэн юм шүү. Wrexham 7-оор огцсон. Wrexham гэдэг үлээ тий. Тэгээ Middlesbrough байгаа, Ipswich Town байгаа, Millwall байгаа нөгөө кинон дээр зодонтой. Тий. West Ham-ийн заналтуу. Тийм Coventry 71-т 9 оноо холтсон байна. 3 хожлын зөрүүтэй. Золоонууд гэснээс нэрээ энэ сая чин Тайнверийн дээр битээ тойрог байсан шүү дээ. Тэгээ Hull City хуучны. Тэгээд Sunderland эцсийн мөчөд Brobby-г олдоод бас Тайнверийн дээр бит. 11 Newcastle эсрэг 11 тоглолт аваад. тий 11 Хожигдсон. Жилээрээ бүр 12 оноос хойш. харин тийм л ч тий 10 хэдэн жил. Лампард тэгээд энэ Coventry-г нотлон авахд чинь яг танаа саяын Tottenham шиг хасгадахын яг дээр байжсэн юм л шүү дээ. Championship тий. Coventry чинь тий. Тийм баха. Өсвөлрөл бол ер нь бүрхэг үсэн шүү дээ. Тэгсэн чинь аваад ингээд ороод ирж байгаа байхгүй. Тэгэл одоо энэ томчуудаас Gerrard, Lampard, Rooney одоо бүгд л дасгалжуулагч боллоо шүү дээ. Энэ дундаас бүгдээрээ л ингээд нэг юм жоохон карьер нь унсан тий. Тэнгүүт гүрээсээр байгаад ингээд өөрийгөө би бол дасгалжуулагч хүн шүү гэд аваад ирж байгаа хүн Lampard юм шүү. Нөгөөд нь бол ер нь бол одоо том багууд бол итгэж бага хөөрг болчихлоо шүү. манай Rooney энэ чинь хаа утсан газраа халагдаад л. Тэг арай олон халагдчихгүй. Дахиад Лампартыг үзүүл явах гэж хэлсэн. Одоо Carrick шиг сэргэж чадах болоо. Үгүй ах уу одоо энэ Coventry-тэйг нэг хэсэг явахгүй л. Гэхдээ одоо нэг юм одоо тийм нэг багт үнэнч зүтгэх Английн хөлбөмбөгийн фэнүүд нэг багтаа үнэнч байх. За тэгээд багийн тэр дотоод соёл моёл гэдгийг
яг одоогийн Челсигийн байгаа эзэд бол ойшохгүй байна. Тэгэхээр багийн хуучны домгийг авцрыг гэсэн бодол бол ерөөс толгойд нь орж Үгүй яг зүгээр энэ бол бүр ингээ ясанд нь суудсан тийм зан аваа. Уун бол тийх ёстой. Ааш биш л те. Хэрэгтэй. Тухайн үед ингээд за та нар маандар энэ төр ойлголцоогүй байж болно. Тэнгүүт ингээд за энэ фэнүүдтэйгээ ингэж болохгүй шүү гэж хүмүүс нь зөвлөн штэ. Тэнгүүт дараа нь одоо ингээд нэг шал өөр царайтай гарч ирэл эртээ жоох ууртай байсан байлаа уучлаарай гэл ингээд гараад ирнэ. Юм чи ингээд зөгцчихдэг л байхгүй. Тэгээс юу гэж фэнүүдтэй тулдаад л цаашаа үргэлжлээл байгаад. тэгээ байгаа. Гэтэ Челсиг бодоход юу юм бэл ш. Хувцсолох өрөөнд ерөөсөө тэгэж лид хийх хүн тийм ахмад туршлагатай хүн одоо жишээ нь Рис байхгүй юу? Рис Джеймс Тэр нь 99 оны. Тэр нь 99 оны харин Гранит Жака жишээ нь одоо Сандерлендийг ингэж гоё тоглуулад байгаа байхгүй. Тэ? Баяр Ливеркузен за тэгэл Арсенал тэгэл багийн ахлагч юм гоё лидер тэгэл өвлүүлэх хөлөмгийн мэдлэг за амьдрал дээр ч ихсэн айгу гоё одоо заавар зөвлөгөө өгдөг гэдэг байхгүй. Тэгэхэд Челсид яг тийм хүн байхгүй юм билээ шүү дээ. Тий, яг хуу одоо хамгийн одоо ахмад нь 98 оных байхгүй юу? Тосын нөхгүй. Тэгээд ардаас нь 99 оны Рис Джеймс байгаа. Рис Джеймс гэхдээ энэ клуб бүр 6 настайгаас эхлээд явцсан энэ клубын одоо бараг л амьд домог шахуул хүн л Тийм. Гэтэ 99 оны 27 он одоо багийн хамгийн ахмад туршлагатай хүн байгаад хараас. Тийм. Тэгэхээр хувцсолох өрөөнд нөгөө нэг юм баланс бос жоох хэрэгтэй л байна. Тэгээ гол нь нөгөө нэг 90-ад оны 3-4 хүн байна. Рис, Тосын, одоо хаалгач Санчес, Кукурела гингүүтээ бос нь бүгд 2000-аас бүр ингээд бүр 2005 6 Миллениал байхгүй юм биш үү? Миллениал байхгүй. Байхгүй. Дан Жинзи байхгүй. Тэгэхээр харин арга. Тийм. Одоо тэгээд бас ингээд тэгж бодохоор ингээд топ 4-ийн төлөө 5-ын төлөө өрсөлдөж байгаа гэдэг чинь Челси бас. харин тийм туршлага дутаад байгаа. Тийм. Туршлага Энэ тэмцээнүүд дээр ингээд орон гарan тоглоод байгаа чинь бас тийм байна. За завсарлаа. Завсарлаад эргэж орж ирэхтэй бид Германы Бундслиг, Испанийн Ла Лиг, за бас бусад лигүүдийнхээ үр дүнг хараад энэ 7 хоногийн шгшээ богдын цугларалтаар Премьер Спортс телевиз ямар тоглолтуудыг шууд амжуулах вэ гэдэг талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand хэсэг хугацаанд завсарлаад 3 дугаар хэсгээр оролцсон. Нэвтрүүлгийн маань 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгээрээ шууд Германы Бундслиг руу орцгоё. Байерн Мюнхен, Union Berlin гэсэн тоглолт боллоо. За өмнөх тоглолт 2-2-оор тэнцэжсэн. Тэг нөгөө баахан дараалаад хит дараалал хожсон байсан. Нөгөө Луис Диас нэг кино шиг гол хийдэг нөгөө нүүрний шугам дээрээс тий. Тэгээд нэг сони юм байгаа. Энэ удирлын Байерн одоо лигтээ 5-2-т оноо алдсан. Тавуула аваргуудын лигийн дараагийн тоглолт. Тэгээд энэ бас аваргуудын лигийн дараагийн тоглолт байсан. Гэтэ яг талбай дээрээ бас яг сул өрсөлдөх. Тэгэхээр харин авралын лигтээ 7 хоног багуудтай хячаал өгдөг. Тий одоо Ливерпул, Байерн гэл тий. Тэгэхээр Paris Saint-Germain бол аюулгүй том давуу тал болж аваад байгаа юм л та. За энэ Олизеч дэлхийн ороор ингэж тоглол би энэ дээрээ үнэхээр додгор суух гэдэг шүү. Олизе одоо тийг гараанд Энэ харин Францын чи одоо яамаар юм бэ энэ олон гоё тоглогчдыг. Үгүй одоо тэгээд Олизе гарчаар Дембеле сэлгээ болчих юм уу те? Харин тэгэхээр хэцүү. Олизе, Дембеле, Мбаппе 3-3-аар гарах уу? Гарах боломжтой юм. Гурууланг нь гаргаад Барколо дүүэ энэ төр байхгүй болчих. зүүн сэлгээнд л байж шүү дээ. Гүг гэхдээ Зүүн Мбаппегээ зүүнд тавиад Дембелегээ өг зүрх дээр тавьчих болно шүү. Олизе угаасаа баруун да. Мбаппе Олизе бол гарах ёстой юм. Ер нь бол яалч. Баталгаата заавал гарах ёстой юм. Үнийн байгаа хүнийг гаргахгүй бол. За Harry Kane маань гол хийсэн. гэхдээ дэлхийн аврагч одоо энэ жил нөгөө 48 багтай жижиг ингээд дөнгөж анх удаа дэлхийн аврагт орж байгаа мөрч зөндөө багуудтай тоглож ш. Тийм багууд дээр нөгөө дүүэ мүүгээ Марколого малуулуу энэ төргээ хурцлж тавиад өстой жинхэнэ дэлхийн аврагын уур амьсгалыг мэдрүүлсэн дээр тий. Тийм яа бүрэлдэхүүн бол үнэхээр гоё юм аа. Бишамч гэхдээ зөрөгтэй солидог л доо юм. За Serge Gnabry Герман харин яг цөөн үнэтэй гож уртаа. Герман бол ярьсан. уртаашаа хэн байгаа? Денис Ундап байна. Ундав байгаа. Ундаа гараа мараа биш. Тэгээд Ultimate байхгүй. Фулбрук ер нь бол Ундав Ultimate хоёр л байна дөө. Яг үзүүр дээр бол. Гүг Хаварц байна л та. Өөш нэрээ тийш штэ. Манай Хаварц байгаа штэ. Тэгэл одоо хин болчиход байгаа байхгүй юу? Набри Хаварц ч одоо тэгээд одоо Байерны хоёр болчиход байгаа. 2 жил чигшээдээ тоглоогүй гинт дэлхийн аваргаар гараанд гарна гэж байх уу? Гол нь. Тоглоом дээр тоглолцсон л тоо. За Байерн ингээд 4 тгий харьцаатай. Өө бас болоогүй.
Кейний нөгөө рекорд ер нь жоохон хэцүү болчихлоо. Хоёр тоглолт яаж яхад өнчсөн л дээ сая. Энэ минийг бас Энийг дамжуулсан бол Хэтрик штэ энэ орсон бол. өөрөө ч итгэхгүй байх шиг л дээ. Хэтрик нь хотлоо чи дүүбэл. Олисэд өгсөн бол ассист. Тийм. Өөрөө хийх гээл үзчихлээ. Яг тийм хаалгач эсрэг буруучч шилтэй ганцаараа гадарсан. Гуруулаа гарсан юм л да. Одоо эдэн голтой байлээ. 42. 32. Одоо тэр рекорд энэ хайсан дээр тий. Харин ёо Даруулийн лиг рүү гээл. Тий. Реал Мадрид руу гал. Энэ жилийнхаа одоо 31 нийт тэмцээнд. Өө биш бүнцлэгт 31. За энийг онцолсон энэ тоглолтыг онцолсон шалтгаан нь юу гэхээр Баерн Германы бүнцлэгийн рекорд гэх үү эсвэл өөрсдийнхөө рекорд гэх үү тэрийг эвдэх гэж байна. Өөрсдийнхөө. Энэ болохоор нэг үйлрэлд оруулсан гоолын тоо одоогийн байдлаар бүнцлэгт 97 гол хийчихсэн байна. ойлгомжтой. 27 тоглолтод. 102 бол болчихсон. бүнцлэг чинь тоглолцсон юмстэй тий. Цөөн. Тэр 100 101 гэдэг чинь амир аа. 71-ээс 72 дээр 101, 19-аас 20 дээр 100. 100 гол. Одоо тоглолт болгонд 3 хийхэд л 102 гэсэн үг байхгүй. Тий. Одоо чинь энэ 100 хүрсэн гоолууд Премьер Лигт бол байдаг юм л да. Тэр чинь Тийм бага. 38 багтай шүү дээ. Энэ чинь цөөхөн болохоор. Одоо Спанд бол Барса бол тий. Барсаар ял Зөндөө зөндөө. Манай Челси ч 100 гаргаад хийсэн тохиолдлууд 2 3 байдیں۔ Онооны рекорд ч л одоо 100 болчиход байгаа шүү дээ. Тий. За одоо дахиад 7 тоглолт байна. болохоор 4 гол байна. Энийг бол энэ рекордыг бол Эвдэх хэрэгтэй. за Нөгөө За, энэ түрүүний бол рекордыг хэлээч. Тотим юм уу? Тий. Тэр дэмий. дээр дивэгсэн байна. Би хараа албаар хэлэх гэсэн хэлэхгүй л. За 72 он буюу одоо Герт Мюллерийн байх үеийн рекорд бол эвдэгдэх магадлал бол асар өндөр болжээ. Түрүүний тэр Дерби Каунти рекордыг бол эвдэх хэрэггүй. муу ёроо. Муу. За ингэсэн бос тоглолтуудын үр дүн хамтдаа шалгая. За энэ 3-5-д явж исэн хоёр Лайпциг Хофенхаймд тоглоод Лайпциг нь бүр 5 тэгээр нүдсэн. Хофенхайм бүр 5 руу орчлоо. Тийм байл. Гэтэ Хофенхайм ер нь унчлаа тэ тоглолт нь. Эхний дөрөвс ер нь хэцүү юм. Штутгарт, Лайпциг хоёр дугаарыг орох юм шиг байна да. Ливеркузен Хайденхайм тэнцэж байгаа. Тэ. Wolfsburg баг унлаа да. Майнц хожиж. Wolfsburg 17 дугаар байранд 21 он. Би тэр Дортмунд Хамбург хоёрыг харсан. Амар хэрэгэлт хийсэн тий. Тэ. Хамбург уг нь низээ гайг хоёр тэгэр тэргүүлж явж байгаа. Сан Паули Фрабиург хоёрыг ч гэсэн би харсан. Сайн үлдсэн шүү. Дортмунд эргэж ирсэн. Гэтэ Дортмундад одоо надаа нэг ингэж ханзаарагдаад их юм. Адими нэг одоо нэг хувь хүний нэг юм бие тоох эго гэж ярьдаг үлээ. За. Тэ. Нэг юм яг гоо залуу хүн болгоно л тохиолддог л да тий. Одоо Адими нэг өөрийгөө ер нь Дортмундын довтлогоо бол ер нь миний нуруунд дээр байна да гэд манай нэг жоохон гэсэн шүү. бодсон юм бо. Нэг тийм байдал анзаарагдаад л байл. Талбай дээр үү? Тэ. Тусдаа мөхгүй байгаагаас л анзаарагдсан шүү дээ. Тэ. Дортмунд тэгээд нөгөө Би Жейден өөрөө Санчо шийдвэр гаргаад би өөрөө энэ бөмбөгийг тоглуулахаа хаалга руу цохихгүйгээ би өөрөө мэдээ гэдэг хэмжээнд ирсэн. Тэр чинь л жоохон багийн алдаа болт юм даа сүүл рүүгээ. Гэтэ яг энэ ингэнгүүтээ хүмүүс хэлж мэлээ тэгээд за би нэр ойлголоо гэж болчих хүмүүс зөндөл байдаг л да. Санчог буцааж авах гэдэг юм билээ. Жейден Санчо. Адими нэг жоохон тийм болчихсон. Тийм үү? Тий. 24-т. Эсвэл Адими би одоо ер нь өөр том баг руу явах болсон тэрг бодчихгүй юу? Би Адими Дортмундаас явбал Дортмундаас л Дээшлэхгүй бах. дээшлэхгүй. Адеми чинь Зальцбургт байсан тий. Тий. Одоо л гэхдээ яг хамгийн минь хийх юм тэгээд аа. Гэтэ ер нь бол нэг тийм жоохон юу л яатсан байлээ. Эго тий. Эго бол би болцсон байлээ. За, Испани Ла Лиг Мадридын дербигээр энэ тойрог нь бол хаасан. За Ла Лигийн хүрээнд ер нь Реал хожоог нэлээд утсан шүү. 3 жил мэл. Яа, энэ цэнгэлтэх нэрээ. Амар их шүү. За тэгээ хаалга үүд дээврээ төгжиж аваад нүдэлцсэн дээ. Алгууд төгсөж байгаа. Битүү болгож байгаа шүү дээ. Ямар тоглолтын дээр битүүлэх үү, ямар тоглолтын дээр онгорхоо. Энэ дээр нөгөө Молинагийн оруулдаг гол амар. Энэ дээр нэг битүү дээр нэг тоглолт үзээд амар бах тий. үзэх юмсан. Энэ өстой энэ жилийн одоо шилдэг 8 анууд гэж нэг юм гарах Гарах мэн үү? Лукман чи Монгол нэр нь хараач залуу мөн гэсэн. Хараач. Хараач залуу. Биш.
Энэ жилийн 8-уудын одоо шилдэг одоо 8 5-8 одоо баас тулсан 5-8 ч гэдэг юм. Яг өвлийн хувьд бол ер нь шилдэг байж болох тийм. Өвлийн Энэ шилдэгт орохоор усад байж шүү лүг байна. Вини Жуниор. За нэг финал нэг алдсны 2 дараалал. Өшин Винисиус Ла Лигт Атлетикогийн эсрэг гол хийж үзээгүй гэнэ. Тэгс. Тэгж яагаад хийж байгаа юм? Тэг анхныхоо Сорим уу? Тийм үү? бүр хизээч хийж байгаа. Яг өөр тэмцээн Би хийсэн бүр юм шиг байна. шүтэр дабл чек хийгээ харсан нэрээ хийгээгүй. Атлетикогийн хамгаалт сайн байна. Ганц За. хийсэн Копа дель Рейд хийжсэн. Энэ Арбелао ирснээс хойш энэ хүн бол ер нь бүр төрөл харилцлаа. Довтлогч боллоо. Федерико Валверде. Хичнээн гол хийчихв. баг 10 Молина айстай амир тий. Молинагийн гол юм. Өшин өмнөх тойрогт ингэж хийсэн шүү дээ. Бас хийсэн. Хоёулаа баг Жил 2 болохоор чинь 10 мараа тоглож байгаа шүү дээ. Хин? Одоо Винисиус Тийш үү? Атлетикогийн эсрэг тийш. 10 гарan тоглосон. 10-аас ч илүү гоох ч тоо. 10 хэд гэлээ. Оо би яг өчтөр харж ирсэн. Тэгээ энэ дээр хоёрыг хийчихэж байгаа юм л да. 18 9 оноос хойш үстэй Вини ч. Далиг тийм. Тий. 6 7 тийм 12 3. Яг нь эхний 2 3 жил тий. Нэг Хийгүүлээ, болтой тий. тоглоог л тий. За энэ дээр бол Реалийнхан тоглолтын дараа ер нь давж заалтсан байлээ. Энэ бол улаан биш ээ. Харин тийм. Энд нөгөө Алекс Байна Вириат байсан мөн үстэй. Гэхдээ Тийм үү? энэ бүх шүүгчийн нүдэн дээр энэ хоёр ч хоорондоо бифтэй шүү дээ. Тий. Гол нь яг бас араас нь биш. Яг хөлн дээр нь гიშгэж чаа. тий. Тэгээ Яг бас нүдэн дээр нь л дээ бүр яг. тий яг хажууд нь. Тэгээ шүүгч Яа яг энэ дуусчихад бас юм утгач. Тий, хамгийн гол нь вар үзэх нэг юу байсан нэг варч үзээгүй. зээг. Энэ яг хуу бас туслагдчих магадгүй юм билий би бол тэгж бодсон. Өмөрөө явж өгч чинь. Занга Мадридын дербит. Цагаан өмсгөлтэй. 3-2. Энэ чинь өмнөх Гоё тоглолсон. тоглосон. Өмнөх тоглолт бүр 5-2 шүү дээ, тий. Тэгээ гоё болсон. Та энэ Валверде нэг юу юм бэ те өмнө нөгөө нэг хүүхд байхдаа нөгөө сүрийн хүүхдийн баг магт байхдаа эсвэл багтаа гудамжинда довтлогч байсан. Тэр нэг хуучин мэдрэмж нь Тэгээ байгаа. цогтын техник бол Тий. амар. Яг нэг тийм ингээл бөмбөг аваад урд үзүүртэл. Тэр Ситигээс хэтрик хийхдээ тэр хаалгачийн хажуугаар ингэж бөмбөгөө үлдээ өөрөө тойрч. Өөртөө хайж гүйж байгаа нь. Гол нь дурдаг байсан хүн. Тийм. Тэгэхгүй бол өмнө довтлож байгаа хүн бол тийм мэдрэмж байна. Сая энэ дэр чин дэр Ханцко Манцкогийн зүгээр ард нь гүйжсэн ингээл тойрох хийчих واخ. Тэр нөгөө ингэж өлгөж давуулаад өшгөлж мөшгөлдөг тэр бол байрныхаа хүүхдүүд дунд хийжсэн л юм байна. Валверд 23 онд 11 голд оролцчихсон Ла Лигт 7 гол 4 голын дамжуулалт. Энэ үлрэл 4 гол 7 голын дамжуулалт гээд бас 11 дээр гол оруулсан тоглолт тэнцэж байгаа. Анчелоти байж захтай тэгсэн юм билээ шүү дээ. Би чамаг 10 гол хийвэл 10 гол хийвэл юу яа? бооцоод тавьсан юм лээ те. Хинтээ Анчелотитой бооцоод тавиад. Хин Вини Валверде юу? Чамаг 10 гол хийх юм бол би багтаа үлдээч гэсэн гэлөө. Тэгсэн чинь нөгөөх нь 11-ийг бүх тэмцээнд хийж мэйгээд 5-ыг хийх юм бол дасгалжуулагч хийхэ болиё гэсэн чинь 4 дээр зогссон ч гэлөө бас нэг тийм марцсан. Тэгээ сая нөгөө Ситиг эсрэг хэтрик хийсийн дараа ч юм уу Анчлоти ер нь Бразилийн пассворттай ч байсан болоосаа. Гэт Валверде дээгүү дуртай л юм л дээ. За тэгээд ингээд ингэсэ 29-р тойрог нь за Барселона Райог нэгтэйгээр Хасалч юу явж ижил шүү. Билбао Бетисиг 2-1-ээр утсан. Севиа Валенсиа тожигдсон байна. За тэгээд Испанч тэгэл аюул олон жижигхэн багтай л да. Реал ер нь аваргуудын лигт дахин оролцохоор сэтгэл шолоод. Мирач одоо бүр 3-т явж байгаа шүү дээ. 3-т явж байна. Атлетиког 1 оноогоор гүйцэтгэсэн. 5-д юу яваад байна нэр? 5-д Реал Бетис 44 оноотой 13 оноо алдаж. Энэ Villarreal Sociedad хоёрын тоглолтыг чинь нэрээ би харж ирсэн шүү дээ. Нөө Пепег олддог шүү дээ энэ дэр. Болох Пепе юу? Энд чинь 5 дахь өдөр болсон тоглолт те. Тийм байна. Пепег олцсон байна. Энэ чинь ерөөсө 23 минутын дотор 3-ыг болгоцсон юм байна шүү дээ. Тэгээ би Пепегийн тэр нөгөө тойр зорж ирэл солгоо цогтгоо нэлээд хийсэн. Тэгэл одоо энэ Ямаал мамаал одоо өөр солгоо цогтг усуу чи юм байгаа лээ. Сака. Селта Алавис үү шүү дээ. Тэдний 3 тэгээс түүх юм даа гэж бодсон. 3 тэгээс эргэж ирсэн. Нөгөө Антони Алавис. тий. Антони. Тий. Битисийн Антони ч ус гангийн шүү дээ. 37 дээр Селта 3-гээр хожиж яваад тэрнээс хойш 4 гол алдсан юм байна. Тийм байна. Тэр амир юм болсон. Бусдын өстө хараагүй. Villarreal Sociedad хоёрыг харж ирсэн. За 5 баг орох юм бол Бетис орох. Бетис одоогийн байдлаар орох шанстай явж байна. Аваргуудын лиг дөө. Тий. За эхний дөрөв бол нэлээд тасарсан. Италийн Serie A-гийн тоглолтуудын үр дүнг харцгаая.
Интер Наполи. Фиорентинатай тэнцээд Милан Ториног хоцсон. Комо бүр 5 тэгв. Тавт юу н Комогийн фэн болсон. Одоо Итали Ямар багтаа. хэцүү юм. Ямар олон багийн юм. Гоо энэ хоёр ах чинь бас лиг болгонд нэг багтаа юм чи. Би юу нэ Бага. Одоо манай баг тэнд очсон байх хэвээр. Али харъя да. Болониаг хоцсон бай. Тийм байна. Лацио 8 Очсны байгаа. мэдчихэж юу бодлоо. Энэ Тейлер гэж манай сая өвөл ирсэн залуу. Яг голдодох юм хөрхөө. Тийм үү. Энэ Интер 3 тойрог дараад авнаалтчих юм. Фиорентинатай тэнцсэн. Онооны зөрүү 6 болж багассан байна. Миланда 10 хожигдоод байсан. араас нь 2 тэнцчүү дээ. Милан Ториног бас арай гэж барж хайсан. Ториноч бас хатуу богцолтой. Наполи Миланы ярд 1 онооны ярд ороод ирсэн байж байгаа шүү. Фиорентина Интерт ингээд бас садаавлах юм тий. Яа тиймэрхүү л юм болж байна да. Болониаг бол манайх тэгээд хөөхөн явуулчих шүү бас. За. Интерийн хувьд чинь тэгээ бас эвгүй байлаа шүү. Чигшээгийн араас Комотойгоо өшөө нэг нь юу байлаа та. Комо ер нь энэ дөрөвтөө дуусгачих болов. Аврагуудын лигт Боломжгүй шүү. Тав дараалал онжичлаа шүү. ирэх жил аврагуудын лигт бодог лимчгэл юм ороод ирж шүү. Уртаас л. Нэг тутахгүй шүү. Тий. Роматай, Комотой, Тэгээ дахиад цом дээр Цондор Комото. Комотой, Торино, Парма, Лацио, Верона, Болониа гэдээ дууссан. Одоо энэ Пазыг өгмөөргүй байна тий. Нико Пасиг. Нико Пазыг Гэхдээ би мөнгөний бэлтцсэн шүү дээ. тэр ингээд 11 сая. аяг золонтой. Мөнгөний би бэлтцсэн. Нөгөө манжи амбан нөгөө Монголын Санд нөгөө авах. наадмын хамаг төрүүлэх мордыг бодлоод авчдаг шиг энэ Реал Мадрид аягүй хэцүү юм а тий. Реал ер нь айгүй олон залуучууд байгаа юм биш шүү ингээд. Тэр Осасунад одоо нэг Мигел Муниос гэж залуу байна. Бүр Испани шгшээд сая дуудагдчихлаа. Нэг Өдөрхийн буржгаар ардсар Стартч шилжсэн. айгуу сайн юм биш шүү. Тэр Арбилова өөрөө залуучуудын багт ажиллаж исэн болохоор эдрийг айгүй сайн мэдээд одоо эрх хүлрэлт айгүй бол бас эрийг Арбилоч ингээд жингэлцсэн байгаа юм уу? Үгүй улирал дуусгана. Төр эрх хүлрэл үргэлжлүүлвэл эдрийг ингээд баг аваад ирэхээр шүү. Улирал дуусгаж байгаа дасгалжуулагч нь л нэг юм. Гэхдээ тэгээ Арбиловч сая Мауриньог 2 удаа, Пепиг 2 удаа, Диего Симоныг хөжичлээ л гэж. Гэтэ Арбиловгаа үлдээхгүй 100 колопо ирнэ л гэдэг шүү дээ. клуб ирэхгүй. Арай ирэхгүй. Гэтэ Клопын өөрийнх нь дотор бол Реал санал тавьбал зөвшөөрөндөө гэсэн байж магадгүй би бол тэгж бодчих. Клопын бидгтээ амралтын яриа болоог байх. Эзэн хаан өргөндөө урж ийн гэхээр очих л байлгүй. Ямар ч хөлөн бөхчин Реал Мадридэд л тоглохыг хүсдэг шүү дээ. Дээврээ хаачвал ер нь ирнэ шүү. Клуб өөрөө босцож хүлэн буй дасгалжуулагч ивэл Ливерпулийг дасгалжуулна гэж ам гарсан шүү дээ. Тэгээд тэрэндээ л хүрэх байлгүй. Бас Одоо ирэх болов одоо жоохон мужиктэй. Жоохон. одоо мужик хүн тий. одоо яг энэ слотыг халах гэж байгаа юм чи ирэх болов. Бидгтээ Клопыг дахиад 1 2 жил бол амарна л гэж бодод. Юу нэ өөрийнх нь байр суурь нь одоо хийж байгаа тэр месс нь айгүй том месс шүү дээ. Тэр чинь бүр юуны захир группийн Мэдлэн айгүй том тий. Хүлэмжийн одоо группийн захирал нь болсон шүү дээ. Аль клубын? Одоо энэ нөө Red Bull, Red Bull группийн одоо энэ Salzburg, Leipzig Тэгвэл тэгээд энэ чинь Лайпциг Майпцигаа цааш нь хөгжүүлэхэд зөндөө ажил байгаа юм байна. одоо чинь бүр ингээд яг бодлогын ер нь бол боловсруулж байна гэсэн үг шүү. Зальцбургийг одоо Австрид төрүүлүүлэх хэрэгтэй юм байна тий. Лайпцигийг дээш аврагуудын лиг мэг зөндөө ажил байгаа юм тий. Манай бас Формула 1-ийн Тэгэхээр дасаж юу болсон. болж Цалин хэд авдаг гэнэ? Оо хэлж болох юм. асууж байгаа өөрөөс нь зөвшөөрлийг авч байгаа хэлээ. За энэ 7 хоног шгшээ богдын цугларалттай удаан 11 сард сүүлд цугларалт болсон. Тэрнээс хойш ингээд 3 дугаар сард бидний хүсэн хүлээсэн дэлхийн гаруй шалралт тэмцээний өмнөх хамгийн сүүлийн цугларалт болох гэж байна. Энэ үеэр Европын бүсийн сүүлийн 4 эрхийн төлөө финалийн тоглолтууд болно. За энэ дунд эхний учраа бол тэнд Итали, Умар Ирланд хоорондоо тоглоод Уэльс, Босни Герцеговин хоорондоо тоглоо. Хоцсон хоёр нь 4 сарын 1-ний өдөр 2 цаг 45 минутаас хоорондоо тоглоод хоцсон дэлхийн аваргад явах нэ. Шууд орчин тий. Шууд орно. Тэгэхээр энэ бол Италид бол аюу сайхан Боломж. тий. Одоо Босны Уэльс хоёрын алимж гарч ирсэн яах вэ тий. Эхний тоглолтыг Италид хаях юм бэлээ. Тэгээд энэ дэр нэрээ юунд Сан-Сирод тоглохгүй Аталантагийн талбай дээр тоглохоор болсон байлээ. Аталанта Бергамо дөө. Гатузо болохоор нөгөө манай шгшээд ингээд залуучууд их олон болохоор том цэнгэлтэд тоглохоор ингээд ганц нэг бөмбөг алдангууд ингээд бүүлээд байна. Тэгээд арай жижиг цэнгэлтэд тоглоё гэсэн саналыг өөрөө тавьсан юм бэл. Бүүр тийм нарийн лугаа очсон юм уу? Тийм бэл. За тэгээд энэ бол А зам. Бүүлсэн хүмүүсийг ингээд блоклоод тэгээд дан бүүлдэггүй хүмүүсийг нэг стенд дүүргэж болохгүй. Сонсогдох нь арай багал гэж тооцсон юм шиг. За нөгөө өрцөн шатнд Харж байгаа тэр бүүлээ гэдэг ингээд. Өрцөн шатнд хомоод хамсан Швед маань Украинтай тоглоно. Польш, Албан хоёрын
бас тоглоно. Хоцсон хоёр нь хоорондоо тоглоно. Энэ дөрөс ирнэ. Шведэд аюу гоё боломж байгаа. Харин гоё боломж ихгүй энэ чинь. Тийм. Зөв Польш Албан хоёрын хинж гарч ирсэн яади. Украиныг бол хожиж Украиныг бол батуу. Украиныг бол хожино швед. Хожим л тээ. Турк Румынтэй тоглоно. Словак Косовотой тоглоно. Хоцсон хоёр нь хоорондоо. Би бол Украин бас эвгүй л гэж бодсон. Энэ бол Турк дажгүй те. Турк дажгүй. Турк Румынийг яачхад цаана Словак л гарч ирэх Уусаа байлгүй. Турк ер нь ороод ирвэл бас гоё баг орж ирэх байх. Тий. Үзүүштэй. За тэгвэл тэр доотлоос хэн орж ирвэл гоё гэж бодож байна. За Дани, Умард Македонтой, Чех, Умар Ирландтай Македонд орж ирвэл гоё. хоцсон хоёр. Чи хотлоо эсэргүүцсэн зориуд. Дайн бас гоё хаа. Яг үзүүл яг. Аа. Даан юу? Тэ. Хин байгаа лээ. Гол Хойлоо Манай хойлоноос. Хойлон Хойберг манай Марсели Хойберг тий одоо саяны тэр нөгөө Бодо Глимтийн ганц хоёр байгаа. Манай Премьер Лигийн бас гараад байгаа. За эдгээр тоглолтууд бүгд Кристенсен. Уэс Босны Словак Косовогийн тоглолтуудаас бусд нь бүгдээрээ шууд дамжуулагдсан хүрнэ. Яг эдгээр цагууд дээр энэ өдрүүд дээр PSN дээр тавьсан багт Тэр доотлын дөрөв бол дөрүүлээ гарах юм уу те? бүгдээрээ гарч байгаа. Чех ч бас орж ирвэл гоё шүү. Тий. Тэгээ Ирланд бас гоё гарч ирсэн тий. Тий. Тэгсэн бас Нөгөө Парот гэж байгаа. Унгрыг бас баримт кино ивэл дараа нь тий. Бичлэгүүд байгаа шүү дээ. Тий, үнэхээр байна. За, Өмнөх бичлэгүүд байгаа шүү дээ. дэлхийн аварга урьдсан шатнаас гадна та хоёрын наад яриач арай их ихтэй шүү. Дэлхийн аваргын урьдсан шатнаас гадна бид энэ хооронд нөхөрсөг тоглолтуудыг шууд дамжуулахаар болсон. За одоо багуудын дэлхийн аваргад оролцох эрхээ авсан багуудын өнгө ер нь ямар байна вэ гэдгийг хэдүүлээ. Ямар гарааны бүрэлдэхүүн харж байна тий. За Швейцар Германтай тоглоно. Энэ тоглолт гарах нь байна. 3 сарын 28-нд 3:45-аас Англи Уругвайн тоглолт гарах нь байна. За Нидерланд Норвегийн тоглолт гарах нь байна. Испани Сербийн тоглолт. Испани сайн нөгөө финалиссима хийх байж байгаад Катарт бөмбөг унаад болчихсон. Тийм учраас нөхөрсөг тоглолт хийхээр болсон. Тэр нь Серб байлаа. Шотланд Японы тоглолт гарахаар болсон. Герман Ганы тоглолт гарна. Англи Японы тоглолт. Уэмблид болох тоглолт бол. Уэмблидээс. Англи Уругвай. Англи Уругвай. Энэ хоёрыг хоорондоо нэг тоглож ирсэн юм их тийм. Ойрхон бол санахгүй. тэгээ нөхөрсөг. Ядварсны ч тэр Англи Уругвай гэж тийм юм. Энэ нөгөө 14 оны дэлхийн аваргад нэг хэсэгт орсон шүү дээ. Тэгвэл 10 Англи Уругвай, Итали, Коста Рика 4. Тийм шүү дээ тий. Тэгээд Коста Риканд гарав ичдэг. За тэгээд тэрнээс хойш юу юм санахгүй шүү. Англи, Япон бас гоё тоглолт. Тий. За манай монголчуудын дэмждэг улсуудын за бүгд биш гэмаа гэхэд гайгүй нь байгаа баха. Герман Ган ч гэсэн гоё болох бах тий. Дэлхийн аваргад цуг тоглож исэн хоёр. Семеньо Ган тий. Тийм шүү дээ. Семеньо тоглоно. Иньяки Вильямс гэх тэргүүт. Герман, Англи, Японы 2-2 тоглолт гарах нь да. За ийм тоглолтууд шууд амжилттай хүрэх нэ гэж. За ингээд өнөөдрийн дугаараа өндөрлүүлье. Энэ 7 хоног ингээд шгшээ багийн тоглолт явагдаад эх 7 хоногт бид дэлхийн аваргад оролцох 48 багийн нэрийг тэгээд одоо нөгөө Азийн идэв хоорондын плей-оффын тоглолтууд энэ 7 хоног бас яваад эх 7 хоног гэхэд ер нь бол дуусчих нь. Өө эн чинь хэдүүлээ нэвтрүүлгээ гаргахад финал нь дуусах. Дараагийн дугаар дээр арай тодорхой болоогүй л байх юм байна. Гэтэ яг финалд гарсан багуудын нэрийг бол мэдчих юм байна. За ийм болох нэ. Тэгээд өнөөдрийн дугаарт хамт үзэгчтэй маш их баярлалаа. Эх 7 хоногт ингээд шгшээгийн тоглолтууд юу болов гэдэг талаар ярилцсан байна. Та бүхэнд маш их баярлалаа. Хамт үзэгчтэй маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger brand эх 7 хоногт шинэ дугаар орой гэдэг болцоо үзэгчтэй баяр та.